бодлоор болгоно. За юу яцхан. Хизээ ирв. Арай л их амарчлаа. Тэ. Амар удаан амраад ажилдаа босч орсон чинь ингээд ажлынхаа хөвнөлд орж өгөхгүй гэлүүстэй юм сатараад төвлөрчихгүй амар хэцүү шийдэж. Хүмүүс арай л их амарчлаа гэх нэг хэдэн хоног яриад би зүгээр зуны 3 сар гуруулна. Тийм шүү дээ. Амарч идэг шастай. Тэтгэмжийн хүн болоо шатсан. Тэтгэмжийн мөнгө нь орж ирэхгүй хүлээгээ шагаад welfare болоо шат. Баян зүрх газрын нөгөө нийгмийн даатгал руу залгаашаа. Миний тэтгэмж яачваа өдөртөө орсонгүй хэрүүлээ гэж. Гэсэн чи юу гэж тэтгэмж өгдөг хүн амарлаа авсан. Оо амарлаа аваа шат. Яа. За инкул хаашаа явлаа. Би юу? Тэрэлж гэж байхгүй. Тэрэлж аваагүй. Хөдөөгөр орон нутгаар л явлаа да. Орон нутгаар төр хийгээд. Орон нутгаар. Playtime дуусаад шууд залгуулаад орон нутгаар төр хийчихлээ шүү дээ. Нутгийн хүмүүс хэр сонсож байна? Хөгжим хэр сонирхож байна? Мэдгүй. Яа, гой шааж нөө юмста. Тэгээ хүрээд ирсэн чи юу ч болцсон. Мань дээр нэг хүнд VP өгсөн чинь яг өгсөний дараа нүрэн дээр ам дээр юм гарцсан байхгүй. Тэрнээс хойш ер нь бол хүнд ерөөсөө VP өгөө болцсон. Ямар хүнд өгсөн? Ямар хүнд өгсөн? Үгүй зүгээр ингээл хүн аваад ганц орчээд хөө гэдэг. Nasty motherfucker те. Nasty pussy eating motherfucker. Нөө шапел тэгдэж ш нөгөө шапел яг юугаа шаажсан чинь stand up-а шаажсан чинь шапел ч нөгөө нэг stand up-а шааж захтаа яад ш нөгөө тавхи татдаг ш те. Тэгээ тавхи татчих чадахгүй үед нөгөө вэплжсэн чинь зүгээр юм ярьж ах чинь тайзан дээр гарч юм ярьж ах чинь нэг хүн вэпнээс чинь ганц пафлчээгээд гэсэн чинь би херпестэй олмааргүй байна гэдэг. Аир бистаа байтэ тэр доор байсан бистаа. Тэр тэнэг бистаа юу эсвэл addicted бистаа. Өөрт заягцсан уралтайгаа өхмээр нөгөө. Зүгээр нач өгсдөл болсон. Яа тэгээд төдөөс ирсэж бистаа 50 дугаар дэлгүүр байхгүй болчихж байгаа шиг те. 50 дугаар дэлгүүр зүгээр ингээд CU болцсон. Тэгээд CU-нд тим их зай үжиж тэр CU бусад CU-нээс нэг ялгаагүй зүгээр л амар том зайтай CU тэгээд нэг хоосоо өхмөл тийм бистаа. Sterile те цагаан амар юм галзуу гэвлэг шиг. Мохоо гэрэл мэрэл амар удаа. Яг 50 дугаар дэлгүүр гэсэн шийтэлтэй. Гэхдээ жижигхэн 50 дугаар дэлгүүр шийдэв штэ. 50 дугаар дэлгүүр гоё штэ. Одоо хамгийн ховор пивнүүд the curve done better юм шиг санагдтiin. Яг уг нь бол тийм л дээ. Гэхдээ чи пив хайгаа явж хахад хамгийн олон төрлийн сонголттой. Ер нь бол тийм те. Генес менес байдаг. Би ихтэй бас 50 дугаар дэлгүүрийг бас нэг юм cultural heritage ер нь боддог байсан шүү дээ. Хүн болгоо мэддэг болсон те 50 дугаар дэлгүүргээл ер нь бол айгүй түүхтэй. Хүнсний дөрөв байна, хүнсний 50 байна. Энэ бол ихтлгүүр CU болцсонтай л адилхан шүү дээ. Ихтлгүүр E-mart болоо шээ. Яа. Гэхдээ номин угаасаа одоо гэхдээ номин шүү дээ. Номин байснаас E-mart болсон дээ шүү дээ. Яг уу тийм шахахгүй. Гэхдээ яг уу E-mart тэгээ нөгөө золбон Diaz Mias гэдэг нөгөө солонгос брэндүүд нь ороо шалрын брэндүүд оруулаад Биста тэгээд дээдлийн давхартаа нэг хувцсны нэг лалрын солонгос юмнуудтай тэгэр ах юм барамаараа. Гэтэл соёлын өв мөвд бол үнэ хайр наргүй юм тий. Капитализм зүгээр салаач гаргаж тий. Fuck your cultural heritage тий зүгээр л баг солонгос болоод дов шүү. Монгол уу? Тий. Гэтэ угаасаа чи ингээ бодоод үзэлтэй ингээд бидрийг баг 1-2 дугаар ангид байхад л солонгос цуврал гардаг ус цавгийн дөрнүүд. Одоо ч гэсэн гарч байгаа. Тэгээд тэр чинь одоо баг 20-20-оос дээс 20-оос олон жил ингээд солонгос контентуудаар солонгос ингээд соёлоор нүдүүлсэн. Тэгээд хүү амынх нь асар олон хувь нь солонгос руу очиж ажил хийж байгаад ирсэн сквал хийдэг. Тийм одоо нэг жижиг аймагаас илүү их хүнтэй нөгөө нэг бүтэгтэйгүү цагаачсан та нийлээд баг 60,000 монголчууд солонгост идэг гэхээр тэр чинь ингээд амар том. Тэгээ байнгын хоорондоо солилцож байгаа шүү дээ. Солонгос цурсан ажилласан гэд. Тэгээ бас гэрэлсэн хүмүүс байгаа тий хүүхдүүд. Тэгээд үзэж байгаа сонсож байгаа бүх юм солонгос ангууд тэгээд ийм солонгос юм амар ээлтэй болчихсон шатаад байна шүү дээ. CU гэхээр ягаад ч юм дотн сонсохтой шаад E-mart гингүүд E-mart дотор ингээд нөгөө сууж хоол иддэн шүү дээ тий. Яг солонгост ажиллаж исэн ч юм уу солонгост амьдарч исэн хүмүүс тэр нь тийм гоё л байдаг бох тий. Cultural hack юм оруулсан тий. Танил мэдрэмж өгөөш байгаа тий. Нөгөө одоо гэхдээ Монголд арай л даам шааж байгаа тий өстой. Яг ингээл миний хамгийн дургуйж болчт.
Писта. Annoying as fuck дээ. Гэтэ баян штэ мөнгөтэй штэ. Монголд хөрөнгө ер нь бол оруулдаг энэ солонгосод өөрсдийнхөө хоолыг авч явдаг. Өөрсдийнхөө touring company-гаар өөрчлүүлдэг. Өөрсдийнхөө гайдуудаар явдаг. Өөрсдийнх нь гайд гэдэг нь Монгол пистакууд л та тэдний нэгтээ Монгол солонгос нь ялгахтаа болцсон. Яг хэдэн Монгол охтуудыг бол тижээж байгаа. Тэгээ хэдэн манай Монгол охтууд л өрийн шингэний хувь нэмэр оруулж байна да. Тийм. Зайл. Миний хамгийн амар заван зүгээр ингээд 18-тай 19-тай 20-тай охтууд зүгээр юм 50 гарцсан өвөнөртөө ингээд явж идэг шин. Миний хин гэж манай boyfriend гэж манай grandpa friend тэ. Манай daddy friend ашаас тэ. Писта. Uncle friend. Boy байхаа болоод бон босгоо олцсон баг ч тийм юм boyfriend. Шаалта. Писта юу болоо шаач хөдөө явснаа ярих шаас. Тэгтээ хаасаг солонгосч болчих писта эртээд хинтээ өрнөгтэй хамт юу яахгүй юу? Эндра зүгээр нэг амар жижигхэн тоор аваад тэгээд хамт явсан байхгүй юу? Хальт ухсыг чи явсан. Тэгсэн чинь писта тэ бүр нэр камп дүүрэн солонгос стакууд. Монгол зүгээр монголчууд архитаж байгаа юм шиг солонгосууд архитдаг болцсон л шүү дээ. Тэ писта тэр нэг шилтэй нэг амар шаачлаа шааж байна гэсэн. Йоо барал зодтолдохгүй бол нэг шилтэй юм идчихсэн чинь ингээл заалаар нэг орлоо шагаа. Мажимрам юм. Ачшгүй орилж орлоо шагаа. Би бүр аяар гайхаж шагаа шүү дээ. Монгол ах нар шиг тэг үзэн үзээг гаргацсан. Тэг ингээл юм идээ суучна гин ингээл шаарсан. Мохаар шагаа. Би бүр аяар уур гээд. Тэгээ өста 0 ороод би 0 сайхан суудаг хөхгүй юу унтахаас өмнө. Сайхан бааж авъя. Тэгээд ингээд суусан чинь хажуудалд яг нэг солонгос орчиж байгаа хөөх. Ганцаар юм өглөөл. Тэгэл шууд хаалга савж хажуудлын столонд орж ирсэн. Бөөлж шаачтэй. Тэр ихтэй амар weird байсан зэ ингээд төмпөнтэй хоол ингээд асгаж байгаа юм шиг зэ ингээд нэгч гэхгүй зэ нэгч ойхгүй зүр. Ингээл бүр ингээд амар юм том chunk of ингээд юм махнууд ингээд. Наач нөгөө Fever Tree-гийн цайг уугаа шатсан юм шиг. Зүгээр дамп хийж байгаа юм шиг тэгснэ. Нөгөө чинь айгоо гшаасна. Тэгэл гохгүй. Тэгснэ яста ча байжчихснаа. Чимэг болчдөг хөхгүй. Тэгэл за finally fucked off гэж бодчихсон чинь. Бага шаачдээ. Fever Tree яасан гэнэ? Fever Tree-гийн цай яасан? Нөгөө Loka хүүхдийн цугийн Loka гэдэг шүү дээ. Loka чинь дотроо нөгөө Fever Tree Garden гэдэг шүү дээ. Тэнд найзтайгаа орж суугаад тэгээ зүгээр би нөгөө пив уухгүйгээд алкогол уухгүйгээд тэгээ жоо гадаа сэрүүхэн мэсээ болохоор цай ууя гээд зүгээр ганц л цайны сонголт байгаа. Тэгээд энэ нэг ногоон цайс. Тэгээд тэрийг уугаал шууд дотор мохоо болол гиз өвдөөл тэгээд яг 0 орсон чи юу ч гарахгүй байсахгүй. Тэгээд яг гэрлүүгээ явж исэн чи явж явах цаанд бүр амар эвгүй болоод бүр дотор мохоо болоод тэгээд дээрээс нь гиз өвдөө шагаад тэгэл яг жоохон дүлэх юм бол хамаг юм гаргачих гашагаад тэгэл юу амаагаал бүксээ авчаал гэрлүүгээ ороод шууд дэлбэрээ шатчих юм чи. Тэгээд шүнжэнгөө гүйлгээд шүнжэнгөө халуураад тэгээд би маргааш нь амар их ажилтаа байсахгүй. Уг нь бол очиж уулзаад баг бистанараа гэдэм үү гэж бодож ирсэн аахгүй. Тэгээд баха ажилдаа төвөртөд мартаа шатсан байлгүй. Гэтэ нэг хоногийн дотор баха орсоол тэ. Зүгээр тэнд ажиллаж исэн нэг бүдүүн хүүхэн андуураа ч юм тураах цагаа өгөө шатсан шүү. Fever Tree орох юм бол literally feverтэй л гардаг юм байна. Literally халуураад гардаг тэсла. Гэтэ амар эвгүй нэр мэрийн судалсан юм шиг fucking weird нэрт юм л шүү. Тийм лээ тий. Амар сонио. Наад тэгээ Fever Tree-гийн нөгөө нэг тэр ginger ale нөгөө тоник гэдэг нь таалагдсан. Залбаан. Надад бол савлгаан жижигхэн тэгээ шилэн looks expensive, looks premium гэхдээ амар overrated юм шиг. Overrated. Ер нь тэгэл маркетинг шүү. Монголчууд ч тийм залбаан хүмүүс их тийм Fever Tree уугаа сууж хахаар гүч юм шиг. Зүгээр Schweppes л уултаа би стандараа. Яа, I fucking miss Schweppes. Тэр Fever Tree чинь ер нь бол шууд уух зорилттой юм бол биш юм байл шүү дээ. Заавал миксик зорилт. Заавал миксик зорилт. Хөтөлтэй. Тэгсэн чинь манайхан зүгээр шууд дангаар нуугаа шүү. Тэгээд вискиг цагаан арх шиг шот тий. Үнэрлэхгүй ам. Хоёр шил виски аваад залглаа шаачдаг. Залглаа шангуудаа дараа нэмж авах мөнгө болонгуудаа зүгээр цагаан руугаа ороо шаад. Гэтэ яга Fever Tree гэж нүүлсэн юм. Мэдгүй. Би яг наадах чи яг очиод уншиж ирсэн юм а. Ягаад Fever Tree гэдэг. Ямар ч Fever Tree нэг юм Африкт байдаг нэг мод. Тэгээд нэг ойр хавьд амар шумуул байдаг. Тэгээд нөгөө нэг шумуулчин малярия тараад шүү дээ. Тэгээд тэр модны ойр хавцаа ингээд очихлоор хүмүүс өвддөг гэдэг нэг тийм буруу ойлголт төрөөд Fever Tree гэд нэрлэлсэн. Гэхдээ яг малярия тэгээд өөр нөгөө нэг Бразилд байсан
вирус ч юу лээ. Эбола биш өөр. Zika гэж аах. Zika тий. Хүүхдийн тарих айлуулдаг. Тэр бүр dark тий биш та. Тэгээд тэр тэгж нөгөө нэг тийм тэр модыг тэгж нэрлсэн. Гэхдээ ягаад уух юм тэгж нэрлсэн бэ гэсэн чинь нэг ingredients тэр модноос ашигладаг ч гэлээ нэг bullshit лсэн мэт I don't fucking know man. Гэтэ модын харангуут гэдэг нэг Gondor-ын Gondor тий. Тийм Gondor-ын мод silver shoe шиг шатсан. Гиснес пицта Amazon-ийн тий fucking Lord of the Rings-ийг хүчинтжил шаарсан уу? Diversify, Blackify, Gayify, Blacklicious. Зүгээр хар унгийн ээлх байгаа шагаад тий. Тий тоор ингээд хар унгийн хүн хараа штэ амар юм. Өрнөх ингээд racist байгаад байгаа дэр ингээд амар. Тоор ерөөсөө racist биш байхгүй. Тоор racist биш. Чи ингээд 2000-ад оны 90-ад оны киноныг үзээрэй заяа. Тэр ингээд diverse ингээд skin tone-ууд бол ингээд өөр skin tone-ууд байгаа заяа. Game H хүм баг байгаа. Cowboy Bebop дээр хүртэл ингээд Фэй хаалхан болгосон чи хоёр залуу унтчихэд тэр юм нормал юм шиг байна. Гэтэ тэнгүүтээ чи 90-ад оны анимеднэр хүртэл тэгж гарч ийн гэхээр ингээд тиймэрхүү юм байгаа заяа. Зүгээр одоо юу хийж байгаа юм гэхээр одоо Disney, Warner Bros тэ Amazon эдэр гэдэг тийм компаниуд зөвхөн юм өөрсдийн гэсэн аженда, мессеж тэгээд нэг юм шинэ product болцсон байгаа байхгүй ингээд. Ийм diversity, LGBTQI TY HIZ plus minus slash dash ингээд юу ингээд одоо чи ингээд кино гаргаж штэ тий. Тэрийнхаа ингээд зарах нөгөө нэг юм хэрэгсэл болгоцоо байгаа. Ерөөсөө ингээд хүчлээ за юм чи юм natural байж authentic юм гоё үдэн штэ тий. Баланстай. Natural гэхээс илүү чи давхар бас ингээд нэг юм хүмүүс юу яагаад байгаа байхгүй мессеж өгөхгүй ч юм уу нэг юм баг штэ тий. Ингээд яагаад ийм intensive байгаад байгаа яг тэр чи ингээд trying to hard заяа. Одоо саяны тоорих шиг ч юм уу тий нэг 6 насны ой сэтгхүү кино хийсэн юм шиг тий. Тэгсэн нөгөө нэг чулуун fucker чи юм блэ. Grog. Тийм, Grog хүртэл гей байх шаардлага байхгүй. Амар дуртай байсан. Тийм, юм ингээд баланс тавих хэрэгтэй тий. Ядаж Doctor Strange дээр America Chavez-ийн two moms байхгүй л ах хэрэгтэй байхгүй тий. Who fuck cares байхгүй юу нал тий. Яг хоо тэрэндээ одоо нөгөө нэг жижүүрүүд ингээд нөгөө нэг цэвэрлэгээ хийхдээ нэг box tick хийдэж шүү дээ. Нойлоо угаасан, хог асгасан гэл тий. Одоо нэг яг нэг тийм box шиг болцсон байгаа байхгүй. Кинон гоё байна уу гэхээсээ илүү за хитүүлээ за нэг лесбиан character оруулахгүй. За гол дүр нэмэгтэй байхгүй болохгүй. Тэгснээ зөвөр нэг боксуудад тик хийсэн. Тэрнээс биш ягаад лесбиан байгаа, ягаад гей байгаа, struggle эднэр байхгүй. Юу шаадаг штэ нөгөө нэг Vice-ийн meme байдаг штэ нөгөө дилдо самбарлуу шидэж жагаад заасан юм аа. Тэртэй яг адилхан чи ингээ бовдуулаа л байгаа байхгүй ингээ. Тоо зүгээр энэ топик дээр зүгээр л амар юм fragile байгаа юм шүү. Fragile биш байгаа л энийг амар өндөр тусгаж аваад байгаа юм шүү. Надад л яг нормал бол ингэж бодож байгаа байхгүй. Одоо чинь юу гэдэг. Оо ямар ашигтай бай бицтагуудаа микрофоноос олдооч. Одоо ингээл үгүй ингээл бүр ойртон биз та. Монгол хятад гэл ингээл амар ярдэн штэ тэ. Тэнгүүт ингээл юу гэдэг Монгол хятад ингээ Монгол хийсэн гимик ч юм уу Монгол хятадд хийсэн гимик ингээл арилгахын тулд ингээ 200 300 жил шаардаж байгаа байхгүй те магадгүй ингээ тэр жил ингээ хангалтгүй хятад биш те амар point нь амар олон жил ингээ зацуулж байгаа шүү дээ те түнгүүд одоо ингээл нийгэмд юу гэдэг хар арьстай хүмүүс Аз хүмүүс цагаан хүмүүс ингээл арьс өнгөний ялгарл янз бүр гараал байгаа тийм үү түнгүүд энэ дээр ингээл одооноос ерөөхдөө ингээл сайн ажиллахгүй байх юм бол энэ 200 300 жилдээ байсаар л авах байхгүй юу тэгэхээр энэ хугацааг шортн хийхийн тулд ер нь тодорхой хэмжээнд одоо юу гэдэг кино янз бүрийн өнөдөр ерөөхдөө ингэж ажиллах нь зайлшгүй inevitable юм байхгүй юу тэрийг ойлгоод байгаа. Ингээд чамд ингээд тэ шал өөр хүмүүс танихгүй хүмүүс ингээ будаа идүүлээд зүгээр л ингээд амичи амхаад байгангууд чи тэрийг хүлээж аваад нүдэ анаал бүр ингээд тасаал нэг юм амтны фермд юу ядлуулах гээд тижээлгэж байгаа амтэн шиг л байгаа даа байхгүй юу. Гэхдээ юмд чинь бас өгөө аваатай байна ахмаа аваад би elaborate хийх гэж штэ сонсч л доо. Ер нь бол ингэж байгаа юм заяа. Одоо нөгөө нэг юм угаасаа хүн төрөлхтний соёл бол соёл те. Тэрийг ингээд нөгөө нэг хин хүчтэй ямар гүрэн хүчтэй тэрүүгээрээ захирдаг байсан шүү дээ. Одоо болохоор тийх нөгөө нэг боломж нь байхгүй хүн болгонд яагаад тэгэхээр бүх түүх бүх нөгөө нэг хүмүүсийн бүтээсэн бүх юм ингээд интернетд ороод нээлттэй болцсон. Үнэн зөвийг ингээд тэгээ тэнэгч хүн байсан ороод ингээд ухаарад нүдэнэ confusing as fuck. Харин би ярих гэдэг шүү дээ. Боломжтой болцсон байхгүй. Тэгээд
тэр чинь ингээд diversity-г чинь болохоор те одоо чинь хар culture-ыг одоо чинь хар хүнийг дундад зуунд аваачаад те нэг юм цагаан хүмүүсийн генерал нь олгоод ч юм уу те Squall-ийн Viking-ийн одоо хотын өдөртөгч олгоод нэг эмхтэйг өдөртөгч олгоод тийж шийдэж болохгүй байхгүй ингээд чиний зүгээр ингээд үнний чинь ингээд худлаагаар дараад нүдий чинь таглаад юу байсны чинь биш одоо өөрсдийнхаа хийсэн гимээ зүгээр л одоо ихтэл хамгийн новшин юмыг цагаан хүмүүс л хийсэн шүү дээ тий. Цагаан хүмүүс хийсэн юм дундаа өөрсдийнх тэр үед дундаа ингээд хар арьстай хүмүүс оруулаад тэгээ diversify болгож хар арьстай хүмүүс оруулангуудаа Аз хүмүүс оруулаад латин тий юу гэдэг бүх mixed хүмүүсийг оруулаад тэгээ жоохон gay lesbian. Тэгээ яг түүх оруулаад зүгээр ингээд бүр ингээд уусгаад аль аль нь хин юу исэн мэддэхгүй болгоод зүгээр л ингээд зүгээр юм өнгөлн даллаад байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй юу. Одоо чи яагаад бухимдаад байгаа гол нь. Одоо чи ингэж байгаа байхгүй юу. Бухимдаад байгаа юм бол байхгүй зүгээр тоор ингээд амар энэ дээр амар хүн дээр хүлээж аваад байгаа санагдаад байгаа байхгүй. Ингээл ер нь ингээл энэ ингээл топик ингээл дискшн хийдэж штэ тий. Тэмүүт ингээл тоорын ярьж байгаа юм чи ингээл хар арьстай хүмүүс, цагаан хүмүүс, гей хүмүүс гээл тэмүүт тэр хүмүүс ингээд тийм амар их гарахгүй байгаа байхгүй. Зүгээр тоор амар их гарч ирж байгаа 2000 оны кино, 2010 оны кино 1990 оны гарч байгаа кинонуудыг бүгдийг нь бол үзээгүй л байгаа штэ. Ингээл яг ингээл заа юу гэдэг мейнстрим болж байгаа кинонуудыг ингээл түүгээл үзэнгүү тэрэн дээр нь тийм гарч идэг ч юм уу те. Тэгэнгүүт мейнстрим чинь хамгийн хүмүүс үзэж байгаа нь байгаа байхгүй юу. Хамгийн хүмүүс exposed болж байгаа нь тэр кинонууд. Тэгээ тэрэн дээр ингээд юм худлаа юм гаргаад тахлаар уур үрээд л та. Тэгээ тэрэн дээр чинь одоо юу гэдэг одоо хамгийн тэр нь ингэж байгаа байхгүй юу. Чернобыль гээд HBO-ийн series гарсан шүү дээ. Тэр ингээд айгуу сайн reviewтэй заа ингээд comment section-уудыг харангууд хүмүүсийн ингээд сэтгэлийг харангууд Чернобыль айгуу гоё шааж байна. Гэхдээ яагаад тэ people of color тэнд байхгүй байгаа гэдэг comment амар их байгаа байхгүй. Because зүйл толбот улсад color people байгаагүй шүү дээ. Fucking Украин тэ Чернобыль ах чинь тим юм үсээ, тим demand тэгээд хүмүүс бүр ингээд галзуураад тэнэгтэй байгаа байхгүй юу. Наадах дээр чинь нөгөө нэг амар токсик хүмүүс гарч ирж байгаа байхгүй юу. Яг одоо юу гэдэг түүхэн кинон дээр бол ингээл заавал хар арьстай ч юм уу тийм хүн байгаагүй рол дээр байх нь бол утгагүй шүү дээ. Тэнгүүт ингээл одоо төшиг ингээл бүгжний эзэн дээр хар арьстай тийм хүмүүс гэл өөр юм яг ингээд 100% fictional кинон дээр ингээд race гарч ирэнгүүт нь тэрэн дээр нь ингээд за мен чинь тэрийг тайлбарлчих. За окей. За одоо нэг fantasy кинонууд ярьж шүү дээ. Witcher ч юм уу, бүгжний эзэн ч юм уу тий. За тэгэнгუთ эртээ хэдүүл энийг өстой ярьсан шиг санагдаад. Гэхдээ амар хөндөгдөө шагаад нь авчихсан. Өөрнөх тайлбарлаж өгсөн те өгөн. Гэхдээ амар хөндөгдөөд байгаа болохоор дахиад би яс тайлбарлачаа заяа 5 minutes. Тэгэхээр энэ дээр болохоор ийм байгаад байгаа байхгүй. Одоо ингээд тэр фэнтезиг одоо зохиосон нэг тийм хүн байгаа шүү дээ. Нэг амар нэг мундаг креатив нэг хүн байгаа шүү дээ. J.R.R. Tolkien те. Одоо жишээ нь тэгээд J.R. Tolkien ингээд анх тэр фэнтезигаа ботож бичихтэй тэр хүн өөрөө ертөнцийг хардаг тэр үзлээрээ тэр фэнтезигаа бичсэн байгаа байхгүй. Өөрөөх нь одоо ингээд толгоон дотор байдаг ертөнцийг хардаг тэр үзэл нь толдож одоо тэр бүтээл нь болж буусан байгаа байхгүй. Тэнгуут өөрөө юу гэж харддаг тэр хүн бол ийм гей те LGBTQ ч юм уу хар арьстай хүмүүсийн эрх ашиг бол боддоггүй юм бол байгаагүй. Ягаад гэх юм бол тэр хүний амьдарч исэн нийгэм нь өөрөө тэр асуудлын талаар боддоггүй байсан байхгүй. Окей. За тэгэнгуут ингээд бүгжний эзэн ингээд харах юм бол хамгийн сайн, хамгийн төгс, ингээд хамгийн гоё хүмүүс нь цагаан байдаг те. Эльф болохоор бүр ингээд улмал цав цагаан болоод номон дээрээ цадах чинь тэгж ütсэн те. Үс нь хүртэл цагаан, царай нь хүртэл цагаан, perfect гэж ярьж байгаа байхгүй те. Тэнгуут ингээд хүн болохоор ингээд бас ингээд цагаан. Гэхдээ evil man гэдэг одоо тэр нөх хорон санаат хүмүүс нь болохоор нэг араб лалрууд гардаг шүү дээ. Бүгжний эзэн дээр зан умдаг те. Oliphant шаадаг. Тэгснээ нэг хитэн нэг Viking шиг нэг юм нэг бас нэг barbarian нэг fuck-рууд байдаг те. Тэнгуут ингээд монголчуудаас болохоор оркуудыг сэдвэлждээсэн бохгүй юу. Тэ оркууд бол яг literally зохиол дээрээ mongoloid гэж тэрийг одоо тайлбарлаж бичиж байгаа бохгүй. Тэгэхээр бид нарыг төсөөлж оркуудыг одоо гол дайснуудыг бүтээсэн тий. Тэнгуут ингээд тэр хүний ертөнцийг харах тэр үзэл нь бол яг гажууд байсан байна, буруу байсан байна. Тэгвэл тэр чинь тэр хүний бүтээл бохгүй юу. Тэ тэгээ тэр фэнтези ч гэсэн бодит амьдрал дээр суурилсан фэнтезиг бүр 100% ингээд бид нэр ингээд шал өөрөөр бид нар хийж чадахгүй шүү. Бид нар өөрсдөө харж байгаа юмыг л бид нар толдож буулгаж байгаа шүү. Тэнгуут ингээд тэрэн дээр хар арьстай эльф орохлоор
зүр гайхаад байна л та. Юм хар арьстай цагаан арьстай байхын тулд нэг тэр чин биологийн бас нэг юм нөхцөлд бүрдчихэж хар цагаан арьс гэдэг юм гарч ирж байгаа шүү дээ. Тэгэхээр нэг халуун оронд амьдардаг тэ нэг дулаан оронд амьдардаг тэ эсвэл хүйтэн газар амьдардаг хүмүүсийн арьс өнгө нь өөр байгаатай адилхан эльфүүд нэг юм жижигхэн нэг арал дээр амьдардаг нөхдүүд тэгснэ тэн дотор хар цагаан Аз энтхэг янз бүрийн хүмүүс байж болохгүй байхгүй. It's biologically, scientifically, genetically impossible. Fantasy гэж хэлж болно. Гэхдээ fantasy чинь ямар нэгэн байдлаар reality бодит амьдралын физик ч юм уу те эсвэл бодит амьдралын хуультай физикийн хууль гэдэг юмтай тэгээ биологийн хуультай жоохон уялдчихиж тэр чин хүнд relatable болж хүнд гой санагдсан шүү дээ. Тэгэхээр чи still fictional кино шүү дээ. It doesn't matter. Одоо за би ч нэг жишээ өгье. Ичэд гараад сүнс чөтгөр гараад тийм гарч байгаа юм дэр яагаад тийм заавал. За би одоо Game of Thrones-ээр зүгээр жишээ аваад ярил л та. За Game of Thrones болохоор бас fantasy те луу гардаг, ичэд гардаг, янз бүрийн юм гардаг. Гэхдээ Game of Thrones дээр хар арьстай хүмүүс гардаг. Гей хүмүүс гардаг, лесбийн хүмүүс гардаг, bisexual хүмүүс гардаг. Game of Thrones дээр бүх юм гардаг. Янз бүрийн хүмүүс race colors гардаг. Тэгвэл тэднийг амар гой тайлбарладаг байхгүй юу? Өмнөд арал дээр байдаг хүмүүс те тэдний хар арьстай байт юм аа. Одоо зүүнээс ирсэн хүмүүс нь Аз царайтай байт юм аа. Энд байгаа хүмүүс нь ийм царайтай, тэнд байгаа хүмүүс нь тийм царайтай. Тайлбартай байгаа байхгүй юу? Тэгээ it makes sense. It's fantasy, it's total fiction. Тэгсэн мөртлөө it makes sense. Одоо ингэж аахгүй өрнөхийн нөгөө нэг юм имзэглээд байгаа шийд байгаа шүү дээ. Надад өөр юм имзэглэж байгаа юм байхгүй. Та хоёр л имзэглээд байгаа ш. Бит хоёр имзэглэж байгаа дээр чи имзэглээд байгаа байхгүй. Тэгэхээр it makes тэ гурлаа имзэглэж байгаа. Өрнөх тас нэг give a fuck зүгээр л. Тэгээд өрнөх ингээд нэг тийм амар бит хоёр ингээ уурлахаар амир дагаж имзэглээд бит хоёрын уурлж байгаа дээр имзэглээд байгаа юм санагдаад байна. Одоо чи би зүгээр та хоёрыг яриулмаар шүү дээ. Тийм ингэж байгаа байхгүй. Ингэж байгаа байхгүй. Одоо нөгөө нэг юм олон рейс байгаа шүү дээ тий. Ягаад тэр хүмүүс тустай байгаа юм гэхээр өөр нөгөө нэг саяны түвшгийн хэлсэн шиг тэр чинь ингээд одоо чинь Lord of the Rings байлаа гэхэд тэр чинь ингээд нөгөө нэг Middle Earth байгаа шүү дээ тий. Middle Earth чинь амар том газар нутаг байлаа гэхэд өнцөг болон бүр байгаа хүмүүс нь ингээд тусдаа өөрийн гэсэн нөгөө нэг амьдарч байгаа тухайн газрынхаа нөгөө нэг цаг нөхцөл байдлаас болоод цаг агаар тий уур амьсгалаас байдлаад нөгөө нэг арьс өнгө нь өөр байгаа байхгүй тий. Өөр рейсж байгаа тий. Тэгээд Game of Thrones ч гэсэн тийм байгаа. Тэгээд тэр имийг ингээд diversify болгоод тий ингээд одоо чинь Африкт амьдарч байгаа хүмүүс ингээд Аз, цагаан, хар тэгээд латин юу гэдин тий. Тийм хүмүүс ингээд одоо fiction ч гэсэн тий ингээд тэгээ бүтээчлээ гэж бодъё л та тий. Ингээд fiction юм дэлхийд бүтээгээд ингээд амар mix. Тэнгүүт чинь ингээд тухайн газрын онцлогт ингээд дасан зохицож ингээд хөгжсөн бүхэл бүтэн ийм nationality те соёлыг ингээд үгүй гэдэг байгаа байхгүй ингээд улам mixed болгоод тэгээ тухайн газрынхаа одоо чи Монгол дээр л гэхэд Монголыг тэгвэл ингээд нэг fictional ус болгоод ингээд бүтээснэ дотор нь ингээд төрөл бүрийн mixed factors-уудыг оруулаад те Чингис хааны тухай кино хийснэ Чингис хаан хар те тэгснэ Чингис хааны ах нь гей гэдэг ч юм уу те надаа бол энийг яг түүхэн юмтай бол ингэж холбох амар утгагүй санагдаад байгаа байхгүй. Тэд чинь ингээд there's no point тэгээ creators нь гол нь одоо өнгө тэр кинонууд ч юм шүү дээ. Наа тэр чинь ингээд тэрэнд гол нь үнэхээр dedicated тэрний фан хүмүүс болохоор ингээд бас ингээд жинхэнэ дэлхийтэй адилхан ертөнцийг бүтээсэн. Тэрэн дээр нь ингээд тоглоом игээд board game игээд кино игээд комикс игээд TV show игээд те ингээд асар олон жилийн бас ингээд чинь Токионы Lord of the Rings 70 онд гарлаа. Асар дээрүүд гасар 70 онд гарлаа. Тэгсэн тэр чинь ингээд 30-аас оноос хойш ингээд хөгжөө явцсан нэг юм бас дэлхийтэй адилхан юм ертөнц байгаа шүү дээ. Тэр ингээд үгүй гэж чинь тэгэхээр бас нэг улсын нэг юм соёлыг байхгүй болгож яах гэсэн. Одоо exactly fuck тий яг ийм ингээд уурдаг байхгүй юу. Хятадын хийж байгаа юм Ши Жинпианы тэ fucking Winnie Pooh-ийн хийж байгаа юм чи адилхан байхгүй ингээ мань хүн болохоор ингээд тэ нөгөө нэг хятадууд ингээд тустай байхаараа хуваагдмал байхаараа яаж далуулдгийг мэддэг болцсон. Гэтэ ингээ unity тэ нэгдмэл байхаараа ямар хүчтэй байдгаа ингээд ойлгоцсон. Тэгээ нэгдмэл байхын тулд одоо бид нар ингээд нэгдмэл байна гэдгээ ингээд шинээр одоо хятад тэ одоо ялангуяа хаан цэснүүд нь юм хүчрэгжээд одоо хятад ингээд одоо мөнгөтэй амар том ер нь бол ингээд том гүрнүүдийн нэг болчихж байгаа шүү дээ тийм болонгуудаа хүчрчээж ирэнгүүтээ бусад нөгөө нэг автоном байсан улсуудаа өөртөө нэгдгээд бид нар ингээд анханасаа
нэг хятад байсан те нэг one те unity те нэг ингээд нэг том хятад Монгол гэж байгаагүй хятад байсан. Тийм өмнө нь болохоор ингээд уугуур байна уу, төвд байна уу, те Монгол байна уу, манж байна уу ингээд бүгднгийнхэн соёлыг ингээд хүндэтгээд өөрсдийнхөө үлдээхийн тулд нэг авто өөртөө засах орнууд болгосон. Одоо болохоор тэрийг устгаад байгаа байхгүй ингээд Москвуудын устгаад, соёлын устгаад нэг юм concentration camp-ууд ягаад re-education camp-ууд үүсгээд бүгдийг ингээд хятадынхаа системдээ ингээд дуусгаад те тэрнтэй ингээд адилхан юм зүгээр медиагаар дамжуулаад том киноны корпорационууд ялангуяа Disney, Amazon мэтийн тим юмнууд ингээд тим хийгээд одоо Netflix ч юм уу те шийдүүд ингээд хийгээд байгаа байхгүй. Надаа яг ингээд хятад хийж байгаа юм одоо Холливуудын хийж байгаа юмуд хоорондоо ер нь бол ингээд жоохон адилхан байхгүй. Нэг нь болохоор зүгээр хүч хэрэглэхгүйгээр зүгээр ингээд олон жилийн турш биднийг Солонгос медиа гар бөмбөгдөөд бид нар ингээд Солонгос хэ нэг тийм нэг бидний баг хятаас илүү ойрын хөрс юм шиг ингээд нэг юм танил дотн санагддаг болгоход ингээд brain wash хийгээл байгаа байхгүй юу. Тэгээд тийм болохоор тэн дээр одоо жишээ нь би бол айгүй эмзэгэлдэг байхгүй юу. Тэгээд одоо угаасаа тарих угаалт энэ янз бүрийн юмнууд угаасаа байсаар л исэн шүү дээ. Ер нь бол тарих угаалтаар л ерөнхийдөө хүмүүсийн ингээл тодорхой хэвэн цутгадаг ч юм уу, шашин гэдэг юм байдаг ч юм уу. Тэр чинь бас нэг төрлийн тарих угаалт шүү дээ. Тэгэл яг кино, Tolkien зохиол ярангууд чи стил ингээл нөгөө field of creativity байгаа шүү дээ. Тэнгүү тэр хүн ингээл байж болох ертөнцийн байхгүй бидний ойлгохгүй magicтэй шийд ингээл янз бүрөндөө ингэж гаргаж ирээд тэр хүн бүтээсэн байгаа ч гэсэн байгаа мөртлөө ингээд тэрэн дээр яагаад ингээ хар ихтэй юм болж болохгүй гэж. Стил түнгүүд энэ чинь creativity явж байгаа байхгүй тийм. Магадгүй тэр ертөнцид хар ихтэй эльф байх юм бол тэр чинь магадгүй бидний ойлгохгүй magic or science явж магадгүй. За ийм бохгүй. Чи бол одоо амар асар creative хүн шүү дээ тий. You're an architect тий. Тэгээд чи өөрийнхөө чи артад бол чи амар үнэнч байдаг тий. Чи өөрийнхөө дизайнд амар үнэнч байдаг. Тэгээд ер нь бол ингээд чи өөрийнхөө юмыг амар тийм зөөр defend хийж чаддаг. Хоёул одоо ингээл зөндөл олон project-ын дээр чи зөндөл олон юмнаас ингээл миний opinion-ыг асууж ирсэн шүү дээ тий. Тэгэнгუთ ингээд тэр юмн дээр ярьж хахад яг ингээд чи өөрийнхөө бүтээлийг чи айгүй тийм үнэнчээр хамгаалдаг байхгүй юу? Тэгэнгუთ одоо юу болоод байгаа вэ гэхлээр чи өөрийгөө token гэж бодчих заяа. Чи нэг юм бодож, нэг юм бүтээж хийсэн заяа. Тэрий чин нэг барилгын компани аваад тэгээд тэрий чин бөхсдөд байгаа байхгүй юу? Ерөнхийдөө бол хүчнэдэд байгаа байхгүй юу? Тэгээд чиний ярьж исэн философи чин bastardize хийгээд тэрий чин бозортуулаад тэгээд чиний барилгын чин элементүүдийг сөнөөгөөд тэгснэ юу гэж хэлээд амар гоё хаалга ингээд бодцсон байсан чи тэрий чин зүгээр жижиг вакуум хаалга болгоо шаацсан. Fact is token is not alive anymore. No, doesn't matter. Гэхдээ doesn't matter. Чи яагаад чи token-ыг respect хийх хэрэгтэй вэ? Token-ийн ертөнцийг respect хийх хэрэгтэй вэ гэхлээр тэр хүний бүтээлч чи сэтгэлгээг нь respect хийх хэрэгтэй байхгүй юу? Тэр хүн хар арьстай хүмүүсийг төсөөлөөгүй бол сүулт нь өгснийхэн дараа тэгээ энэ лалар өгсөн юм чинь одоо яасан ч ядаа ингээд шин юм хаад бүр ямар ч танихгүй номыг уншиж байгаагүй хүмүүс чиний барилгыг чамаг өгсөний дараа чиний барилгыг чинь хүчинж байгаатай яг л адилхан бохгүй. Одоо яа бид нар угаасаа тэгээд байгаа шүү дээ. Бүх барилгаа нурааж байгаа, сөнөөж байгаа те. Гайхалтай Монгол, Орос те янз бүрийн зөв Европын энэ архитекторуудын бүтээсэн, урчуудын бүтээсэн юмыг бид нэр одоо хинт чирэггүй энийг сөнөө те эсвэл ингээд муухай bastardize хийгээд шүү дээ. Тэгэнгүүт токны номыг бол ингээд өөрчлөөд яг юу гэдэг тэр номон дээр тийм хар арьстай эльф байсан гэдэг ч юм уу тийм байдлаар ингээд өөрчлөөд хэвлэлт хийгээгүй байхгүй юу? Тийм үстэй зүгээр тэр материалыг нь ашиглаад кино гаргаж байгаа шүү дээ. Материалыг нь ашиглаад кино гаргаж байгаа хүмүүс номыг уншихгүй шүү дээ bro. That's the thing. People watch the movies, people watch the series, they think that's what it is. Тэгвэл түүх сурахтаа хүмүүс түүх сурахтаа. Гэхдээ they deserve what they get гэж ярьж байгаа чинь аюултай. Ягаад гэх юм бол тэр лалруудтай бид нэг нэгэнд амьдрдаг болохоор бидний амьдрал дээр хүмүүс нөлөөлөх байхгүй юу? Одоо жишээлбэл сая түүхийн юм ярьжсэн дээ. Тэнгууд хар арьстай Чингис хаан байж болох юм байна. How would you feel about a black Чингис хаан? Ингээл хоёр буруу яриад эхлэх байхгүй. Буруу яриаг байхгүй. Fiction ярьж ангуудлаа яг бодит түүхэн каунт дээр тэгдэг. Гол нь над чиний яриад байгаа fiction гээд хүссэн юм байж болдгоо байхгүй. Fiction ч ингээд одоо Токио нь болохоор бодит амьдрал дээр суйлалж хүмүүсийн соёлтой яс үндэстэн бүгднгээс ингэж сэдвлэж бүтээсэн ертөнц зөхгүй юу?
хүмүүсийн түүхийг ингээд харуулж байгаа заяа. Тийм одоо жишээлбэл Rohan байгаа шүү дээ. Riders of Rohan, Murto Fuck руу те. Тэднийг токен юу гэж утсан бэ гэхэлэр тэднийг анх Norman Хүлэгбаатаруудаас сэтүүлсэн бохгүй юу? Яг өөрийнх нь түүхээ ойлгох жоохон буруу л байсан л та. Гэхдээ Norman Хүлэгбаатарууд гэж сэтүүлсэн те. Тэгин гууд кинон дээр нь болохоор тэднийг юм викинг юм дуулга муулахтай гаргадаг те. Одоо ингэж байгаа байхгүй одоо нөгөө нэг анимег Hollywood за тэгвэл токеныг болий заяа. За бэж би яриатай бэж токен ярихгүй гэн. Анимег ингээд Hollywood adapt хийгээд Scarlett Johansson-ыг тоглуулдаг шүү дээ эмэгтэй дүрд нь. Тэрнтэй л яг адилхан байхгүй white wash хийж байгаатай. Одоо болохоор ингээд яачаад байгаа. Хуучин white wash хийдэг байсан. Дүр нь Япон шүү дээ. Хуучин ингээд яадаг байсан тийм ингээд white wash хийдэг байсан бол одоо ингээд diversify хийгээд white wash нь ингээд жоохон хоцроод ирэнгүүт одоо ингээд diversify те LGBTQI classify хийдэг болцоо байгаа байхгүй юу. За ганцхан юм хэлээд хэдүүлээ зөө. Гэхдээ тэр ганцхан юм амар. Чи жангарыг мэдэн шүү дээ, тэ. Жангар гисэр туйлсан шүү дээ. Одоо энэ Төв Азийн хүмүүс, монголчууд тэ төвдүүд одоо ингээд айгуу тийм ойрхон шүү дээ. Жангар ялангуяа тэ ойрдуудын өвдсөн баатар тэ. За fucking epic тэ. Хөөмиг жангар шатна шүү дээ, тэ. За жангараа кино хийлээ гэж хэлсэн. It's gonna be fucking epic зөө. Нистэг мордер тэ. Амар шаан заяа. Тэ. Imagine it's a white guy. Жангарыг зүгээр чи цагаан арьстай хүн болгочлаа гэдэг төсөөлтөө. Жангар fucking ойрд те Монгол баатар заяа fucking magical Монгол баатар. And bear in mind жангар түүхтэй ямар ч холбоо байхгүй. Гисэр түүхтэй ямар ч холбоо байхгүй. Тэднэр түүхтэй ямар ч холбоо байхгүй. А гэхдээ яг токен гэдэг цагаан арьстай биш та өөрийнхөө харж байгаа ертөнцөөр бүгжний эзнийг бичсэнтэй адилхан жангар тэгээд гисрийн туйлсыг бас л бидний шиг юм онгор нүдтэй гэрт амьдэрдэг нүдэлчин стакууд өөрсдийнхөө соёлоос гаргаж ирсэн байхгүй. Энийг хар арьстай болж байгаа тайлхан шүү дээ. Энийг цагаан арьстай, энийг гей болгож байгаа тайлхан. Тэр болохоор ингээд кинон дээр хар арьстай харамааргүй байна гэж хармааргүй байна гээгүү. Гей хүмүүс хармааргүй байна гээгүү. All the gay people. Ингээд им зүвөр те хүчилж биш. Зүгээр л ингээд нэг тийм үнэхээр яг ингээд би гей гэдгийг тодтоход ч юм уу те би хар арьстай гэдгийг тодтохгүйгээр зүгээр ингээд нормал хүн шиг үзүүлэхгүй байгаа байхгүй одоо. Юм л бол тэр нь identity нь болцсоохгүй. Гей байх чи identity биш шүү дээ. Тэ. Gay байх is it's nothing. Сонирхолтой дүр байхын тулд тэр чин гейээс өөр зөндөө юм байх хэрэгтэй. Кино үзэх personality trait биш шиг л байхгүй тий. Exactly. Хобби гэдэг ажлын зүгээр ингээд нөгөө шинэ ажилтны танилцуулга дээр зүгээр хобби гэсэн кино үзэх гэж. Fucking stupid. Тэгэл болоо кино. Тэгээ сая яг хуу Sandman гарч байгаа байхгүй юу? Sandman амар гоё байсан. Really liked it. Тэгтээ ингээд Sandman-ыг ганц амар хэцүү болгож байгаа юм нэг анги дээр нь fucking 4 gay couple гарч байгаа шиг те. That's statistically impossible гэж би хэлээд байгаа байхгүй юу? Statistically чи те ингээд дэлхий дээр LGBTQ хүмүүс яхаа аргагүй бэлгийн цөөх штэ. Тэгсэн мэт кинон дээр ингээд амар normal болцсон те. Нэг дүрлөө оронгууд ингээд oh it's a gay couple. Тэгэл дахиад нэг байшин л oh that's a gay couple. Бүх main character бүгдээрээ gay. Тэгэл дахиад яг ингээд fictional киног бодит статистиктэй холбох юм шаардлага байхгүй. Гэхдээ it's in America байхгүй. Тэр fictional кино чи Америкт ирээдүйд сүүл ингээд чинь ийм төсөөллийн Америк байгаа байхгүй юу? No. Чи ингээд хойлоо ингээд лист гаргаж өгөөд өрнөхт лист гаргаж өгөө. Чи ингээд 90-ад оны кино, 2000-ад оны кино, 2010-ад оны кинонуудыг үзээрэй заяа. Тэн дээр ингээд гей character-ууд гарна заяа. Гэтэ одооных шиг ингээд хүчлээд тодтохоод бүр ингээд чамаг оюун санаат чинь бүр ингээд нүдээд байгаа ингээд програмчлагдаад байгаа юм байхгүй байхгүй. Society is changing. Society is getting dumber байхгүй. Тэнэг болоод байгаа байхгүй. Ингээд тийм бүгдээрээ 2 секундын TikTok-ийн memory-тэй факрууд болоо. Одоо чи ингээд нэг газар ороод зураг авлаа гэж бодъё л та. Тэр зураг авч байгаа чинь чиний ингээд оюун санаа чинь нөлөөлөд тэг ингээд ийм blackout-ууд memory чинь blackout-ууд үүсгдэг болж байгаа гэд смартфоноос болоод заяа. Одоо чи ингээд гой хөдөө очиод нэг гой газар зураг авлаа гэхэд хэдэн 10 20 жилийн дараа тэр memory-га ингээд эргүүлээд цаныг ингүүд тэр зурагч нь л чамд ингээд харагдана үхээс чи тэр scene харагдахгүй. Scene ингээд харж чадахгүй байх чинь тиймэрхүү юмнууд үүсгэж байгаа байхгүй яг одооны society бол ингээд айгүй тийм завгүй айгүй хэрэгтэй хэрэггүй хогийн мэдээлүүдтэй болсон. Тэгээ тим юм дээр чинь нэмээд бүр ингээд хүмүүсийн чинь бүр тэнэг болгоод чи Чернобылийн тухай кино хийсэн чи яагаад энд өнгө тайрстай хүмүүс байхгүй байгаа юм бэ гэдэг комент ирвэл fucking bullshit байгаа байхгүй юу? Come on bro. Чингис хааны талаар кино хийсэн чинь амар гоё байна. Гэхдээ даанч ерөөсө цагаан арьстан харагдахгүй нэг үл. Яах what the fuck? Чингис хаан яагаад гей биш байгаа? What the fuck? He wasn't. Maybe he was.
өдмөр санагдах юм шүү. Чингис хаан ягаад те Жамуух ягаад трансгендер биш байгаа? Жамуух ягаад трансгендер байж болохгүй гэж. Гэхдээ яг хоо бодиттой хүнээр хэдүүлэх юм мэдэхгүй шүү дээ. Бэлгийн цөөн хүмүүс байдаг. Чингис хааны удамд гей хүмүүс байсан ч байж юм. Чингис хаан өөрөө ч гэсэн maybe he fucked a couple of guys, maybe he got bored of all the ladies. He got all the power те. Гэхдээ тэрийг ингээ заавал нэгт хүчээр харуулах шаардлага байхгүй. Story-нд тэр нөлөөлж ийн үгүй хамаахгүй. Тэнгууд Game of Thrones дээр чиг ядчих Game of Thrones үзээгүй те. Пэцтаа чи. Үзээгүй лүү? Үзээгүй. Game of Thrones дээр ингээд өнгөт арьстай. Би угаасаа та шиг mainstream үздэггүй. Янз бүрийн юм байгаа. Mainstream шүү дээ. Чи art house юм уу те? Fuck that art house. Game of Thrones mainstream хэвд mainstream. Гэхдээ ягаад Game of Thrones mainstream болсон бэ гэхээр үнэхээр сайн байсан бохгүй юу? Бүр үнэхээр it was really good by any standards. Матч A24 л үздэг шүү дээ. Fuck off man. A24 үзэж болно. Гэхдээ only A24 is өрнөхийг хэлчихэдэг шүү. За окей за. Пистаа Canon-ээс би өөрийгөө за матч мобил үздэг шүү дээ. Гэхдээ чиний перспектив амар сонирн байна. Чи зүгээр ягаад тий. Бид хоёр одоо ерөөс тасалсан. Юу яг хөө миний перспектив бол ер нь бол ирээдүйн ингээл баян ингээл өөрчлөгдөн юм ингээл тогтмол өөрчлөгдөн. Гей хүмүүс олон болно. Тэгээд юу гэдэг ингээл diverse амьдрал ингээл улам ихсэл штэ тий. Монголд ингээл янз бүрийн гадаад хүмүүс амьдардаг болно. Тэгэл тэрийн болгон дээр магадгүй чи ингээл гадаад очил явсан чи fucking Asian motherfucker гэж чам өдрүүлгэн ингээл зодоод байвал яах вэ? Бусад Азиутаа нийлээд байсан те. Asian stick together гэж нөгөөтөлөө зодоо. Ер нь бол ингээл тэрийг багасгахын тулд ийм хүү юм ингээл зориудаар хийгээд байгаа учраас ирээдүйд бол ихсэх улмаас те. За тэгтээ зөв гэж бодож байгаа байхгүй. Гэхдээ бүр ингээд яах би зүгээр нэг юм дээр ингээд юу санал нийлдэггүй заяа. Тэр нь болохоор одоо ингээд эмэгтэй гендер гарч ирэнгүү тэрэн дээр эмэгтэй гендер нь гинт амар хүчтэй байгаа ч юм уу те. Тэгснээ ингээд ийм story telling ч юм уу эсвэл тэр дүрдээ ингээд develop хийх ингээд боломж олохгүй байгаад байгаа нь ингээд утгагүй байдаг заяа. Гэхдээ яах нөгөө нэг гей transgender дүрүүдтэй багс ийм хүмүүд гардаг л да. Гэхдээ заяа сүүлд ингээд юу яаж хахад Prey үзэж байгаа байхгүй. Prey дээр болохоор яг ингээд эмэгтэй дүрийн тэр ингээд дүрийнхаа ингээд хөгжлийг те ингээд түүхийг ингээд яаж илүү сайжрах уу, яаж илүү сайн дүр болох уу гэдэг юм энэ амар сайн ажилласан байгаа байхгүй юу? Тэ. Яг тэрийн шиг ягаад ан хийх гээд байгаа нөхдүүд нөө ирчээчүүдтэй хамт ягаад ан хийн гэд инсист хийгээд дээ. Тэрийг ч надад тайлбарлаа. Ягаад болохгүй гээд тахт нь шүн ганцаараа явж ан хийж байгаа. За чи надад тэр логикийг тайлбарлчих. Why does she wanna hunt? With the man. She wanted to hunt. That doesn't fucking mean anything. I do what I want. Чи тэгвэл ягаад зуг зурмаар сонгосон юм? It's not just because I want to do it. I have fucking responsibility. Одоо юу байгаа хгүй ингээд тэр эмэгтэй чинь Индиан Native American те Native American эмэгтэй Native American чинь ингээд tribal амьдардаг нэг юм гэр бүлийн те хамаатнуудын ойр дотны ингээд хүмүүсийн хүрээлэл ингээд юм бүлэг байгаа заяа. Тэгээд тэр чинь ингээд responsibility-тэй чам болохгүй гэсэн бол tribe чинь нийлээ чам болохгүй гэсэн бол чи tribe-та үлдээд шүн орой ганцаараа явж болохгүй байхгүй. Тэгээд чамайг алга болцгоор чи хайлах гээд нэг хідэн үе явуулсан чинь нөгөөдөл predator-тай алуулж байгаа байхгүй. Тэгээд it's fucking her responsibility. Үгүй шүү дээ. Тийм цагууд амьдч тэд нар ингээд тийшээ явсан тэр эмхтэй явсан явгүйчсэн тэд нар бол predator-т алгуулах л байсан заяа. Тэнгүү түүхийн хугацаанд бид нар үнэхээр болохгүй гэсэн юмыг энэ үнэхээр болохгүй юм байна гэдэг тэрийг хийдэггүй байсан бол би өнөөдөр бид нар энэ төвшөнд хөгжихгүй байсан. Of course. Гэхдээ сая зүгээр тэр нөгөө нэг эмхтэй хүн талаас нь эмхтэй хүнийх нь үүрэг талаас нь хүнийх нь үүрэг талаас нь ярьсан бохгүй юу. Зөвхөн эмхтэй хүний үүрэг гэхээсээ илүү одоо ингээд society-д хүн болгон responsibility duties байгаа те. Тэгээ тэрийгэ тодорхой хэмжээнд бусдыгаа consider хийх ёстой гэдгийг л ярьж байгаа байхгүй. Гэхдээ чиний хэлсэнтэй agree хийж байгаа. Заавал бүх юм нэг хайрцагт ингээд багт галахгүй шүү дээ. Ер нь бол чи тэгтээ ингээд те 300 жилийн өмнө Америкт те Америкийн уугуул иргэн байгаад бүлгээрээ амьдраад ойр дотны хамаатан садантай байх юм бол чи хайрцаг дотор байхаас өөр аргагүй. Тэгжиж survive-ийн заяа. Тэгээд хоёр үнэхээр тэр дээр үед амьдрчийсэн хүмүүс тэр чи яг ингээл өөрсдийнхөө ролийнхаа дагуу амьдрал иржсэн гэж бодож байна уу? Би бол Native American эмэгтэйчүүд ан хийж болдог байсан гэж бодож байна. I think that movie is fucking stupid. Ягаад stupid вэ гэхээр тэрэн дээр болохоор юу гэж гаргаж байгаа вэ гэхээр тэр овг аймгийн тэр эмэгтэйг ан хийлэхгүй гэдэг юм шиг харагдаж байгаа байхгүй юу? Яг үүндээ бодит түүх нь бүр илүү
зүг бохгүй. Бод түүхээр хийхгүй гэсэндээ биш зүгээр ингээ хамт яваа чи ингээ жоохон weak байна те. Ингээ бид нар жоохон түүгуудаад ингээ утгаар ч юм уу. Тэгээд тэрний ах нь бас ингээ дүүгээ хамгаалах гад юу нь явахгүй байхгүй. So why wouldn't she accept it? Men are better than women when it comes to physical things. Тийм. Гэхдээ яагаад хүн болгоно ингээд өөр юм хийж үзье гэдэг нь тэр болгоныг хязгаарлах ёстой гэж. Хязгаарлахгүй л те. Яагаад хязгаарлах ёстой гэж өөрийнхөө тэгвэл яагаад ингээд Холливуудын тэнийг writer бичсэн юм дээр ингээд имзэглээд байгаа юм. Гэхдээ надад имзэглсэн юм байхгүй би зүгээр тойроос юм асууж штэ. Тойр ингээд амар юм имзэглэж хэлсэн штэ. Тойр ингээд нэг имзэглэхөө ягаачгүй зүгээр. Би имзэглэж байна гэж. Яг хөө би одоо ингээд одооны ингээд diversify ингээд message push-лээд байгаад би үнэхээр имзэглэж байгаа. Тэгэхээр natural биш байгаа байхгүй. Тэгээд чи ингээд diversify байгаад те хаач очсон ингээд нэг юм те бүх ингээд 7 төрлийн хүмүүс ингээд яатсан холилдсон байна гэж байгаа шүү дээ те. Тэнгүүт одоо чи Америк явлаа нэг юм адилхан заяа. Хятад явлаа адилхан, Япон явлаа адилхан, Монгол руу явлаа адилхан, Солонгос явлаа адилхан, Африк руу очлаа адилхан, Европ руу очлаа адилхан. Тийм байвал яах юм? Isn't that horrifying? Propaganda never been natural шүү дээ. Гэхдээ isn't that Монголын нууц тавчааг бодлоо. Тэгвэл Монголын нууц тавчааг Монголын нууц тавчаа түүх ерөөсөө яриаггүй байна. Би ингээд ирээдүг чи бодоод дэлхийн өнцөг бүр дээр тусдаа үүссэн олон төрлийн соёл тухайн ингээд газар нутагтаа зориулж үүссэн те дасан зогчиж үүссэн ингээд соёл иргэншлүүдийг яриад байгаа байхгүй юу? Тэр чинь ингээд хоорондоо илүү нөгөө нэг юм глобалчлаг явагдаад globalization явагдаад тэр ингээ хоорондоо ингээд cool агаад те бүх юм accepted байна гэдэг нь бүгдээрээ хоорондоо уусаад бүгдээрээ адилхан болно гэдгийг хэлэхгүй байхгүй юу? Гэхдээ тойр энэ дээр ийм тойрын point нь чи ironic байгаа байхгүй юу? Diversify хийгээд ин гингүүтлээ бүх юм адилхан болох гээд ингээ яриад байгаа байхгүй юу? Diversify хийнэ гэдэг чинь бүх юм адилхан болно гэсэн үг шүү дээ, bro. Тэгэл бүгдээрээ Queens of Scots гэснээр fucking хар арьстай генерал байж болохгүй байхгүй юу? Яг хуу одоо энэ дэр нэг ийм миний зүгээр нэг ийм point яриад байгаа байхгүй юу? Одоо жишээлбэл ингээд сайн нэг ярьсан шүү дээ, Монголд Америк солонгосууд байгаа даа гэх тээ. Яг чиний ярьж байгаа юм уу эсвэл орчин үеийн философоор бол тэр бол зүг байхгүй юу? Бид нэр үхээд алга болж гинөө, бидний соёл устж гинөө хамаа байхгүй. Яг гэх юм бол бид нэр солонгос хүмүүсийг бид нэр accept хийх ёстой. Тэд нар бол хүмүүс, тэд нар бол хүний эрхтэй. Тэгэхээр бид нарыг exploit хийж гинүү, Монгол бизнесээ эрхэлж гинүү. Тэр бол хамаа байхгүй. За, хятадууд тэр бусад хүмүүсүүдийг байхгүй болгоод өөрийнхөө соёлд уусгаж байгааг нь бас бид нар accept хийх ёстой. Right? Тэнгуут яг ингээд ирээдүйд хэрвээ ингээд яг одоо яг ингээд бүр ингээд ирээдүйд би юу гэж айдаг вэ гэхээр Австралид очих юм бол хүмүүс нь яг адилхан. Ярьдаг байдал нь адилхан, хувцс өмсөж байгаа нь адилхан, арьс өнгөөрөл жоохон өөр. Гэхдээ behavior нь адилхан. Африкт очингууд яг л Австралид байдаг хүмүүс яг Африкт байдаг. Америкт очингууд бүх газар ингээд дэлхийн бүх өнцөг болмор ингээд бүгдээрээ холимог. Яг бид нар бол байхгүй болчихно. Яг тэгмэл бид нар 3 сая уусаад алга болчихно л доо. Гэхдээ ингээд нэг юм нэг ямар ч cultural identity байхгүй, ямар ч улс орны тусгаар тогтносон тийм соёлын те одоо өв байхгүй, тийм дэлхий болохоос амар айгаад байгаа байхгүй юу? Гэтэ яхаа зүгээр одоо бусад өөр соёлоодыг хүлээн зөвшөөрөө тэр ингээ хооронд нь ингэж холж иж тэр дундаас ингээд шинэ юм гарч ирж байгаа шүү дээ. Ер нь бол that's true. Гэтэ тэр бол ингээд 100% ингээд алга болгочихно гэсэн юм бол байхгүй шүү дээ. Хамгийн гол нь бид нар өөрсдөө байхгүй болох гэдэг. Хамгийн гол нь бид нар юун дээр санаа зовох хэрэгтэй вэ гэхээр бид нар өөрсдөө соёлыг яаж хамгаалах хэрэгтэй, энэ дээр яаж бид нар зогсох хэрэгтэй ингээд. Энэ дээр чинь саяныхыг яриад байгаа байхгүй. Бид нар яаж хамгаалах вэ гэхлээр бид нар энэ bullshit пропагандыг бид нар толгоонд оруулахгүй байх хэрэгтэй байхгүй. Хар арьстай хүмүүс хизээч дээр үед ноёд байгаагүй. Тэд нар бол боол байсан. Бид нар үргэлж бид нар тэрийг санах хэрэгтэй. Боол байсан гэдэг нь түүхэн дээр гарчиж чинь тийм үү. Гэхдээ тэр хүмүүсийг боол байсныхын төлөө бид нар байнга энэ хүмүүс боол байсан гэдгийг нэрээдүүд чи одоо ч тэр хүмүүсийг буруутгах эсвэл тэр хүмүүсийг доошны шаардлага буруутгаагүй доош нь хийгээгүй тэр хүмүүс өөрөөсөө боол байснаа тэр хүмүүс санах хэрэгтэй байхгүй юу? We were slaves. Энэ fucking цагаан арьстай факрууд бид нарыг ингэжсэн гэдгээ байнга санах хэрэгтэй байхгүй юу? Тэгэж байнга санаж иж тэр цагаан арьстай хүмүүсийн одоо гаргах өөрчлөлт нь бодит өөрчлөлт байх байхгүй юу? Гэтэ за өнөхий яриад байгаа юм одоо ингээд асуулт энэ тэр хүмүүс ингээд боол байсан гэдгийг саналаа зөө. Заавал санах хэрэгтэй гэж юм те. За тэгээд тэрийг санаад яг яах юм? Санаад гол нь ахаа тийм давтагдахгүй байхын төлөө байхгүй. Одоо чинь хятадд болж байгаа юм чинь ингээд бүх эмээчүүдийг л дахиад толтцсон биз дээ. Бүх эмийг ингээд нэг ингээд хятадууд болох гээд байгаа зөө. Тэгээ барууны орнууд юм хэлж чадахгүй байгаа. Яагаад тэгэхээр дайны дараа дайны үед хятадуудыг бүх нөгөө нэг Европын орнууд ингээд хувааж авч исэн болохоор
юу ч хийж чадахгүй байхгүй. Та нар биднийг өмнө ингэжсэн. Бид нар өөрсдөө одоо ингэж яхад ингээд та нар яхаараа бидний дотоодын асуудалд олцох хэвээр ингээд хятад хүснээ игээд хиймэл арал бариад нөгөө Chinese-ийг ингээд бидний өмчгээд ингээд бусад орнуудаасаа булааж аваад өөртөө ингээд ийм тэр режиндээ ингээд хүснээ хийж байгаа байхгүй. Тайваны хүртэл ингээд арамтлаад тий. Тэгээ саяны тэр ярьсантай Орос ах нар гэж бид нэр Оросуудыг буруу ойлголтоор буруугаар дууддаг шүү дээ. Өргөмжилж тий. Тэр чинь яагаад тэгээд байгаа гэхээр бидний түүхийг мартагдуулсан л байгаа байхгүй юу? Пропаганда хийгээд. Exactly. Тэгэхээр чи чам одоо пропаганда хийж одоо яваад байгаа байхгүй юу? Бити пропагандад итгэлтэй. Би бол итгээд байгаа юм бол байхгүй шүү дээ. Гэхдээ би бол ингээд зөв бурууг нь яаж байгаа. Чи ингээд зөв бурууг нь яаж байгаа. байгаа. Одооны ингээд пропаганда чамд окей болоод хизээ ингээд хар цагаан шар тий юу саарал хүүхцэн гэхээр юу гэдэг бла 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 тийм өнгөтэй ажтай хүмүүс хамаагүй болно гэхээр ядаж дэлхий эхлээд хүн төрлөختөө эхлээд type 1 civilization болоод нарны аймгаа тэр чигээр нь harvest тэгээд нарнаасаа энерги авдаг болсон цагт тийм байж болох бах. Өөр хүмүүс ингээд өөрсдийнхөө нарны аймгаас гараад дараагийн өөр нарны аймаг руу очиж колоно үүсгээд тий тэгжээж л тийм юм байхгүй болно гэхээс одоо бид нар ингээд ийм ойрын ирээдүйд байж иж өөрсдийнхөө түүхийг ингээд зүгээр медиагаар ингээд мартагдуулж байгаа нь уусгаж байгаа нь ингээд амар утгагүй байгаа байхгүй юу? Одоо тэгээд за ингээд кинон дээр хараа ирсэн хүмүүсийг орууллаа. Кинон дээр хараа ирсэн хүмүүсийг орууллаа. Түүхэн кинонд хараа ирсэн хүмүүсийг орууллаа. Тэгэнгუთ гудамжинд тэр буудуулаад байгаа Америкт буудуулаад байгаа хараа ирсэн хүмүүсийн тоо багасж байгаа юу? School shooting-ууд багасж байгаа юу? Racism багасж байгаа юу? No, it's actually making people more angry. Цагаан ирсэн хүмүүс бүр уурлаад байгаа байхгүй юу? What the fuck you doing? School shooting ихэнхдээ цагаан арьстай хүмүүс л хийдэж шүү дээ. Тэгээд ингээд diversify болгоод те I don't see no race болоод ингээд те зүгээр some guy ингээд сургууль будчлаа гэхээр аим тэнэг байхгүй. Racism багасгүй байхгүй. Эднэр зүгээр кинон дээр багасж байгаа шүү. Кинон oh my god look at the black people гэдэг байгаа боловч яг үнэндээ бодит амьдрал дээр бүр л амар болоод байгаа байхгүй юу? Одоо медиа дээр ингээд одоо масс медиа дээр ингээд тэр нь ингээд багасаад бүгдийг нь уусгаж байгаа ч гэсэн одоо жишээ нэг юм араб хүн Америкт сургууль будчих юм бол тий mentally ill тий mentally challenged тийм traumatized хүн сургууль будлаа биш it's a fucking act of terrorism гэхгүй юу. Хар ястаа сургууль будах юм бол it's a fucking terrorism. Аадсан будах юм бол terrorism. Цагаан ястаа будах юм бол яг ингээд байх ёстой одоо чиний ингээд хүсэж байгаа diversity чинь мэдэн дээр бол тэр нь хизэж гардггүй байхгүй юу. Тэнгүүд одоо энэ дээр араб хүмүүсийг кино болгон дээр дандаа террорист ч юм уу ерөнхийдөө нь бол буруугаар гаргадаг шүү дээ. Ер нь бол ихэнх тий. Тэнгүүд яагаад тэгвэл араб хүмүүсийг ингээ сайн хүмүүс болгоод хүмүүст ингээ гол дүрийн болгоод байж болно шүү дээ. Байж болно. Гэхдээ that motherfucker cannot go into someone's they created fantasy world. That motherfucker cannot become лаг мундаг араб зөндөө байсан шүү дээ. Лаг мундаг арабууд still exist. Green Knight-ыг харалтаа fucking King Arthur ч англи хүн шүү дээ. Английн мит заяа ингээ жигнэсээ байсан юм уу байгаагүй юм уу мэдэхгүй. Гэхдээ англид үүссэн англи соёл. Тэгсэн тэрний cousin гэсэн чинь fucking Dave Patel шааж байгаа байхгүй юу? Slumdog fucking millionaire зүгээр King Arthur-ын cousin гэдэг шиг. Come on, what the fuck bro? Cousin blood related. India motherfucker fundamental reality зөрчөөд байгаа байхгүй юу? It's real. You don't change this. Just because you want diversity, that doesn't mean you can change reality байхгүй юу? You have to suck it up. Чингис хааны ах нэгснээ ингээд рок шааж байлаа. Тэгснээ бас Cousin гэснээ хин Matt Damon гэж аахгүй. Matt Damon гэснээ тэгснээ ахаад өөр нэг дүүн гэсэн чинь хинч байдیں۔ Яг хөө Чингис хаан жангар. Denzel Washington шаажвал Исүхэ Баатар гэсэн Denzel Washington шаажвал яах юм. Гэтэ яг үндэ бид нар өөрсдөө тийм одоо Холливуудын кино хийж чадахгүй бол тэд нар хийх юм бол тийм л юм байна шүү дээ. Үгүй харин тийм. Гэтэ би гол тэд нар ер нь бол байгаа материалаа ашиглаж байгаа байхгүй юу? Тэрийг бити үзээд тэрийг бити өөгшүүлээд байгаа ч л гэж хэлээд байгаа байхгүй юу? Гол нь. Тэ одоо жишээлбэл тэрийг хүн болгон ингээд тэ одоо ийм шүүмжил сэтгэлгээ ашиглаад өөрсдөө хуваараа ингээд avoid хийх юм бол тэр чинь шал өөр хөхгүй. Сая уг нь Amazon амар гоё series хийсэн шүү дээ. Amazon Man in the High Castle гэдэг нацистууд Япончууд дэлхийг эзлүүл яах вэ гэд гаргаж байгаа хөхгүй. Тэрэн дээр нэг ч fucking
Тэр амар realistic зөө амар racism амар тэрийг үзээд би тэр гайхаад Amazon яагаад team юм хийснийхаа дараа fucking Lord of the Rings-ийг ингээд хүчнээд байгаа юм би ойлгохгүй байхгүй. Тэрэн дээр ингээд нацистууд дэлхийг эзэлсэн чинь ямар fucking horrifying юм болж болох байсан бэ гэдэг харагддаг байхгүй. Тэнгуү тэрийг үзээд хүн юу гэж ойлгох вэ гэхлээр хизээч писта те нацист факруудыг төрийн эрхэн дахиж гаргаж болохгүй мэн. Үнэхээр 2 дугаар дайнд нацизм ялсан бол тэ дэлхий үнэхээр өстэй амар болох байсан мэн гэдэг тэр кинонд олон их кинонд гардаг байхгүй. Man the High Castle-ыг үзээрэй заяа. Тэгээ Man the High Castle дээр Япончууд заяа. Аз Япончууд яаж Америкуудыг дарлаж байгаанд бас амар гаргадаг заяа. Бүр ингээд цагаан арьстай хүмүүс ингээд 2 дахь юм класс citizen болцсон тий. Тэгээ ингээд 2 талаас хоёулаа ингээд юу еврейчүүдийг тэгээд хар арьстай хүмүүсийг ингээд хавчдаг заяа. Тэгээ ингээд ийм гарч байгаа байхгүй. Тэгвэл that's бодит тий. Тэгээ that teaches a lesson. That we have to be careful. We have to be careful of totalitarianism. We have to be careful of Nazism and fascism. Тэгэхгүй тэгээд кинон дээр Nazism тэгээд on point л шүү дээ. Хийгч байгаа киноныхын зорилго нь яг тийм дээр байсан бол тэрэн дээрээ буугаал. Тийм гэхдээ King Arthur-ын зорилго дээр энтгэг хүн гаргах байсан юм уу? That's stupid байхгүй юу? Энтгэг хүн гаргах зорилготой кино. That's so fucking poor. Thor-ыг харж Love and Thunder-ыг харж явах ч гэсэн Asgard-тэй fucking Viking culture мөртөө Thor-ч Viking-ийн бурхан шүү дээ. Odin ч гэсэн те. Тэнгүүт одоо New Asgardia гэдээ байгаа. Тэгснээр ингээд New Asgardia гэсэн чинь амар diversity ингээд Аз мааз хар гаргийн хүүхдүүд. There's an Africa in space apparently. Yeah. There's an Africa in space. There's a China in space. Тэр логикоор нь бодоод үзэх юм бол there's a little part of fucking Asgard хуучин нөө тэнгэрт нисдэг байсан Asgard нь нэг жижигхэн цөл байдаг. Тэнд нь fucking хар арьстай хүмүүс нь тэндээс гарч ирсэн бол it's fundamental truth. Ваачин гол нь скандинавчуудын айгуу том соёл ахгүй юу? Орсуудын ч гэсэн Орсууд ч угаасаа German and Norse Finnish Vikingууд ч ялангуяа Московит юу Москвачууд тэгээд тэнгүүттэй тэнгүүт ингээд тэр соёлыг ингээд нэг осондоо үгүйсгэж байгаа юм заяа. Тэгснэ Valkyrie тэгснэ ингээд хар арьстай. Тэнгүүт ингээд нэг юм үндэсний соёлыг ингээд байхгүй болгож байгаа байхгүй юу? Устгачж байгаа байхгүй юу да бро? Come on. Би Viking-ийн ингээд ийм мифийг би уншихтаа би fucking улаан үстэй, blonde үстэй, цагаан арьстай лалруу тэгэл би хамаарах байхгүй юу? That's cool. I like that. Give me that. Give me some white motherfuckers. Тэ? Украинчууд яагаад Оросууд дургу байдаг гэхээр Оросууд Финланд гаралтай Викингууд илүү байсан болохоор илүү тэр цус нь илүү гэж үздэг болохоор жоохон дургу байгаатай л адилхан байхгүй юу? Ингээд чи ингээд юу улс орны ингээд өөрөө соёлууд явж байгаа шүү дээ, тий? Тэнгүүт тэрийг ингээд бас нэг ясандаа ингээд үүсгэж байгаа байхгүй. Одоо жишээ нь Black Panther байгаа шүү дээ тий. Black Panther байгаа. Тэгээд яагаад Black Panther-ийн хотны юу лээ? Wakanda. Тийм Wakanda яагаад ингээд unique юм гэхээр ингээд Африкт байгаа мөртлөө айгуу тийм хөгжилтэй өндөр хөгжилтэй юм нууцлаг юм орон гэдгээрээ ингээд хар арьстай хүмүүс Африк төв даяараа ингээд бахархдаг тийм улсыг жишээ нь ингээд бахан цагаан хүмүүстэй олгож байгаа л гэсэн үг. I like Wakanda. I like fucking seeing black people. I want to see just black people. Wakanda-г харах юм бол би хятадын нэг домог нэг кино үзчихлээ гэхэд би хятад хүмүүсийг л хармаар байна. Би өөр ямар ч пестакуудыг хармааргүй байна. Come on, тийм байлгаж ижил юмыг interesting болгох ш. Тэгэхгүй тэгэл хаасайгу янз бүрийн арьс өнгөтэй янз бүрийн би нэгээ шаадаг лалрууд гараад ирлээ чи everything stupid man. Тэгснэ diversify гэснэ нөгөө нэг Doctor Strange-ийн Ancient One ш. Тэр нь цагаан арьстай байх жишээ нэ тий. Тэр чи ингээд Chinese motherfucker байж. Chinese төв юу нь бол төв соёл гэх юм уу? Төв тэгээд хятадыг ингээд нэг юм дундаас гарч ирсэн хот байдэн шүү дээ. Юу лээ? Катманду юу? Тэ Катманду чинь балб байдаг жинхэнэ хот шүү дээ. Байдаг баха. Хараатай гэж. За anyway. Тэ ингээ Катманду байлаа гэхэд тэнд нь ингээ баахан цагаан арьстай хүмүүс сүүлийн анги дээр бол байгаа хгүй. Тэгээд тэр чинь ингээд төвдүүд хятадууд байх хэвээр байтал ингээд бас л ингээд diversify болгоод ингээд уусгаад байхгүй болгож байгаа хгүй. Тэгээд хамгийн тэгтээ diversify болгосон хамгийн анхны хүн бараг нөгөө нэг Аватарын
Last Airbender ахаа нөгөө M Night Shyamalan-ы нөгөө нэг цагаан арьстай аватар тэгснэ Fire Nation-ын бахан чи аватар үзэж илүү хүүхдийн киног үзчихсэн тийм I like it те зүгээр Аз хүмүүс гардаг шүү дээ амар represented санагдсан шүү Аз соёлыг одоо чинь аватар ч аниме гэхээс илүү баг нөгөө Nickelodeon-ы картун Америкуудын бүтээсэн юу гэхдээ тэрийг зохион бүтээсэн тэ нөгөө нэг Америкууд нь болохоор ингээд Аз соёлыг айгүй сайн мэддэг, айгүй сайн судалсан амар хүнддэг те. Лод дотор Инкстэл яг адилхан байхгүй нөгөө нэг байгаа юм яг байгаа нь үзүүлээд газар нутгаа нь хуваагаад ийм солонгос үндэстнээс, солонгос хүмүүсээс, Япон хүмүүсээс, хятад хүмүүсээс тэ ингээд төв хүмүүсээс ингээд сэтүүлж бүтээгээд ингээд ийм бахан ийм нэшнүүд үүсгэсэн. Тэгээд тэр нь яг ингээд тэрэн дээр нь ингээд хар арьстай ч юм уу тий ингээд цагаан ч юм уу тий тийм хүмүүс баг гарахгүй байгаа байхгүй тий тэрийн тэгсэн чинь тий Холливуд энтгэх хүн гард юм л ч нэрээ хиний гүүрэл ах юм тэр авир сонирхолтой байсан тий where the fuck did he come from шууд асуулт гаргаж байгаа байхгүй юу how is he the only Indian one өөртөө world байгаа юу за anyway хоёулаа хэнийг амир яагаад тах шиг байна Гүг би надад сонирхолтой дарагдсан юм байхгүй яг хөө зүгээр би тойр дуус дарагдан ч байхгүй тойр зүгээр хитрхи фрайж байлаа заа Avatar бол үнэхээр амир гоё respectful байсан нэрнүүд нь ч гэсэн тэгснэ Avatar-ыг Earth Nation байгаа штэ нөгөө газар шорооны ус те Earth Nation-ыг хятаас санаа авч байгаа байхгүй юу тэгээд яг жинхэнэ хятадтай адилхан diverse те тэгээд large те тэгээд тэр нэг хот байдаг штэ Ba-Sing Se гэх те тэгээд тэр нь болохоор ингээд цагаан ирмээс сэдвэлцэн те тэр хот нь хизээш нэвтэрдэггүй тэгэн гут хот руу ингээд оронгууд анги ингээд гадуур нь аялангууд янз бүрийн юм өөр соёлууд байгаа заяа тэнд нэг хиний Тоф гэдэг нүг хараагүй орхиных чинь болохоор солонгос байгаа заяа амар сонио солонгос юм ховц өмсдөг солонгос айл байгаа заяа бүх ингээд culture солонгос тэгснэ ингээд жоохон ингээд Ba-Sing Se төгөлөөр өөр юм сон гүрний соёл мэл янз бүрийн соёлууд гарч идэг Вьетнам шиг хүмүүс тэгээд яг Ba-Sing Se нийслэл рүү нотсон чинь манж өгдөг хөхгүй манжи эзэн хаан шиг тэгэн гот ингээд it kind of makes sense because that's how things were run тэгэн гот ингээд хойд хэсэгт нь болохоор усны хүмүүс нь өмнөд хойд тулд нь хүмүүс нь якут ч юм шиг тий чук чат юм шиг туваач юм шиг тий жоохон бор exactly тэгээд бас ингээд бодонгууд одоо юу гэдэг байгаа юмн дээр тулгуурлаад юм зохиох нь ингээд илүү ингээд reliable байна тий тэрэн дээр ингээд dependage болж юм тий ойлгоход амар байна хүмүүст хүлцээтэй байж болж юм тий гэхдээ ингээд бас ингээд харангуй тэр нь ингээд ингэж сүлэгдэдэг байхгүй ингээд ямар нэг юм хийхдээ чи давхар дахиад өөрийнхөө нэг гарыг хойно уйчаа ч юм уу ингээд өөрийнхөө креатив юм гаргах гад ингээд хүчлээд байгаа юм шиг те бас нэг потенциал алдчихж байгаа юм шиг санагдаж байгаа байхгүй гэтээ яхав ингээд тэгэж нөө түүхийн бодит юм дээр ингээд суйрлах нь яхав зөв гэтээ тэрэн дээр ингээд бас ингээд илүү ингээд дахиад өөр dimension нээж өгч байгаа байхгүй те яагаад тийм тэгэнгүүт одоо ингээд энэ дээр юу гэдэг ингээд хүмүүсийн тархийг угаах ч юм уу одоо Монголын соёлыг үүсгэх ч юм уу эсвэл бусад улсын ингээд үндэснийх нь ингээд утга агуулгыг үгүй болгох гээд юм аюул байна гэж тийм те хитрхи болон гей хүмүүс байх гээд юм гээл юм уу те тэнгүүт нэг за байж хар хүмүүс гараад хитрхи олон гей хүмүүс байхгүй байна гэж байх гээд байна гэж юусэн яриаггүй байхгүй за өрнөхөө чи яриа за гоо Битүүрийн яриаггүй юмыг ингээ ярьсан болгоод яриад тахаар амар утгагүй санагдаад байна. Битүүр хизээч олон гей юм байх гээд байна. Олон янз бүрийн үндэстэн соёлтон хар арьстай хүн байх гээд байна гэж юусэн нэг ч тийм яриаггүй зүгээр тэрийг ингээд хүчлээд байна. Өөр ингээд том юмнууд ингээд тэрийг ашиглаад ингээд бидэрт ингээд хүчээр ингээд юм тэнэг юм хийгээд байна л гэж байгаа болохоос нэг тийж тэр ихсгээд байна гэдэг дээр ерөөсөө юм акцент өгөөг байхгүй юу. За okay finish your point I'm listening. За тэгэнгүүт зүгээр миний санаа болохоор хамгийн богинохноор хэлэхэд бол бид нар өөрсдөө ингээ түүхээ мэддэг байх хэвээр өөрийнхөө өөрсдийнхөө соёлыг мэддэг байх хэвээр тэгээд ингээ гадны ийм ямар нэгэн соёлын нөлөөлөл байх гэдэг юм бол өөрсдөө тэрнийх нь эсрэг юм хийдэг байх хэрэгтэй те магадгүй ингээ Монголын Чингис хааныг хар арьстай хүн болгоод хүмүүс хийх гээд байх юм бол бид нар өөрсдөө түүхийнхаа тэр ингээ баримтуудыг ашиглаад түүхийнхаа их сурвалжийг ашиглаад Холливуудын хэмжээний кино шайл та тийм үстэй. Тэгээ тэнгүүд бид нар ингээ тэрэндээ аюулгүй болчлаа тийм үү. Тэгээд бусад хүмүүс ингээ тэр ингээ зориулж байгаа нөхцлүүд ингээ олон төрлийн нөхцөл байгаа шүү дээ. Нэгдүгээр за ингээл нийгэм нөлөөлөх тийм үү. Ингээ хар арьсыг юу racism-ыг багасгах ч юм уу тий. Хоёрдугаарт мөнгө олъё гэдэг ч юм уу. Гуравдугаар diverse
diversity ингээд ихсгий гэдэг ч юм уу янз янзын нөхцлүүд байгаа шүү те. Тэнгүүд өөрсдөө яг ингээд өөрсдийнхөө үзэж бодож байгаа юм дээр тэрэн дээр бат зогсоод өөрсдөө тэр нөхцөл рүүгээ ингээд хангаад дараа нь хүмүүсийн хийсэн юмыг enjoy те зүгээр тэрэн дээрээс ингээд хангалттай enjoy хийгээд явах нь зүг юм. За тэрэн дээр not to enjoy байгаа болохоор болчиход байгаа байхгүй юу? We can't enjoy that shit. Тэгээд бид нэр өөрсдийнхөө түүхийг мэдээд бид нэр өөрсдийнхөө түүхийг хамгаалах нь хийх ёстой юмнуудын хамгийн чухал юм биш байхгүй. Бид нэр бүх хүмүүсийн түүхийг хамгаалах ёстой байхгүй. Тийм бид нэр fuck та нар Чингис хааныг л Аз болох ёстой. Та нар Оросын хатан хааныг юу хятад болгоно уу, тэр эмэгтэйг Орос болгоно уу, тэр нь биднэрт хамаагүй гэж хэлхээсээ илүү хүн болгон бие биенийхээ түүхийг respect хийдэг байх хэрэгтэй байхгүй. Тэрийг яриад байгаа байхгүй. Тэгээ яаж бид нэр respect хийдэг болох вэ гэхэлэр нэгт we need to be aware of this bullshit. Хоёрт we need to stop watching this bullshit. Тэгээ тэрнээс гадна гол яг одоо ингэж яриад байгаа юм чинь нэ шүү дээ. Чи сая хэлсэн шүү дээ. Ингээд кино ингээд ийм бүтээл хийж яхад ингээд амар олон зорилго байгаа гэж ярьсан шүү дээ. Чи ингээд арьс өнгөийг ялгарлан гадуурхах те. Тэгээд ингээд ийм LGBTQ community-г дэмжих мөнгө хийх гэж ярьсан шүү дээ. Яг үнэндээ энэ ихний хоёр биш заяа. It's only мөнгө хийх. They don't care about LGBTQ rights. They don't care about Black Lives Matter. They don't care about Asian people. They don't care about anything except making money. How do you know? Because my bro, they're fucking with our minds. With this shit movies. Одоо энэ count харж штэ all of these fucking piece of shit in movies and амар хөнгөн байгаад байгаа байхгүй. They never talk about real racial stuff. They only preach. Right? This is happening. That's happening. They never offer solutions. They never go to the root cause. Хэрвээ үнэхээр заяа энэ хүмүүс нийгэмд мессеж хүргэхийг хүсэж исэн бол they should be making movies about Tulsa. They should be making movies about slavery. Right? Тэнгуут ингээд түүхэн одоо ингээд ийм кинонд fantasy кинонд ингээд хараар өстэй хүн оруулах нь ямар ч solution биш байхгүй да. It's not a solution. You see black people, okay, nice black people. So what? Тэ байгаа юмыг байгаагаар нь харуулж иж ахиж давтагдахгүй байлгах нь үхээс муухай түүхэлж иж тэ худлаа ярьж иж ахиж давтагдуулахгүй байна гэж байхгүй шүү дээ. It's just like saying германчууд эцэж еврейчүүдийг юу алаагүй. Тэ яг одоо яг хардаа одоогийн логикоор юм байгаад байгаа байхгүй. Эртээр үед ингээд хараар өстэй хүмүүс ингээд яваад штэ боолчлогддог байх үедээ нийгэмд байр суурь эзэлсэн яваад байна те. Which is impossible. За тэгэнгუთ энэ яг юу гэсэн үг гэхээр 50 жилийн дараа чи нацистуудын талаар кино хийж нэгэ бодчихсон. Тэгэнгუთ тэн дээр нэг еврей нацист байна гэж бодчих. Эсвэл нэг еврей тэ Obersturmführer Gunther Goldberg гэдэг нэг тийм еврей генерал байна гэж боддоо. Does that make any kind of sense? It's disrespectful to Jewish people, to Holocaust victims. And modern movies are disrespectful to black people and their slave ancestors. Right? That's what really pisses me off. Star Wars байлаа гэж бодоход Star Wars дээр ингээд хар хүмүүс гарч ирээд тэгээ Empire-т нь бахан хараарстай, тэгээ хараарстай Stormtrooper, хараарстай General Leader байгаад байгаа шүү дээ. Одоо чинь тэр яагаад утгагүй гэхээр Star Wars яагаад бүтээгдсэн гэхээр Star Wars ер нь бол Empire нь бол нөгөө нэг Наци германчууд байхгүй юу. Тэгээ тэд нар яагаад цагаан арьстай Space Nazis 1970-д оноос 2005 он хүртэл те нөгөө нэг юу нөгөө Star Wars 3 дугаар анги дуустал яагаад бүгдээрээ цагаан арьстай байсан гэхээр чи ингээд Наци Germany-г ингээд харуулж байгаа байхгүй юу. Тэгээ тэд нар яагаад бүгдээрээ цагаан арьстай байгаа юм гэхээр германчууд угаасаа нөгөө нэг ариистэй нөгөө нэг цагаан арьстай, шар урстай, цэнхэр нүдтэй тийм хүмүүсээр ингээд юу дүрсэлдэг байсан гэх юм уу? Stormtroopers-үүд ингээд бүгд цагаан арьстай хүмүүс байсан шалтгаан нь ер нь бол тэр чинь бүгдээрээ нэг хүнээс клон нээж гаргасан болохоор бүгдээрээ адилхан. Тэр чинь clone troopers. Stormtroopers нь өөр. Stormtroopers нь Empire болоод хүүхдүүдийг аваад гэр бүлээс хүүхдүүдийг нь аваад зэрэг болгож бэлддэг байхгүй юу? Клонууд нь болохоор урд нь клон боллоо гэсэн. Үгүй. Клонууд болохоор Jango Fett гээд юу Bounty Hunter хамгийн нөгөө нэг flyest motherfucker-ыг ингээд клон нэгээд ингээд клончлоод багаас нь ингээд infant байхаас нь тэгээд нөгөө нэг нарчлалтын хурдсуулаад багаас нь ингээд програмчлагдаад тархи нугаагаад ингээд цэрэг болгоцоо байгаа байхгүй юу. Empire ягаад цагаан арьстай юм гэхээр
Empire-т болохоор хүүхдээ хасна аваагүй. Empire-т ингээд нэгдэх хүсэлтэй recruit хийдэг байсан аахгүй. Тэгээд Clone Troopers бас нөгөө нэг Empire дөнгөж үүсэж байгаад эхний хэдэн жилдээ ягаад Storm Troopers дургүй байсан гэхээр нөгөө нэг Clone Troopers ч юм болохоор нөгөө нэг бүгдээрээ яг цэрэг байх гэж бэлтгэгдсэн, насаараа бэлтгэгдсэн хүмүүс аахгүй юу? Professionals. Тийм. Storm Troopers ягаад дургүй байсан гэхэд чи ингээд зүгээр л ингээд би ингээд Empire-ийн нэг хэсэг болъё гэсэн хүмүүсийг ингээд аваа шаацсан. Ямар ч тийм цэрэг mindset байхгүй. Айгу жоохон сул дорой squall ингээд скейл хизээч ондгоо гэж тийм хизээч ондгоо тийм байхгүй. Гэхдээ long story short ягаад ингээд Star Wars-ийн одоо Storm Troopers цагаан арьстай байхын гэхээр чинь нөгөө нэг юм нацизмыг ингээд дүрсэлж байгаа байхгүй. Тэр тунд нь ингээд хар арьстай хүн байхаар нацизмыг дүрслээгүй болчих жоохгүй. Зүгээр л илүү анхааруулаа өрнөхийн хэлж байгаа зүгээр нөгөө нэг fictional болчих жоохгүй. Уг нь бол fiction ямар ч fiction хүмүүсийн түүх, соёл, иргэншилтээс үндэслэж өгдөг болохоос Galaxy Empire гингүүтлээ дандаа нэг race-ийн хүмүүс юм doesn't make any sense actually. Тэгэл that's how they created it, bro. Fiction so ironic. It is ironic байгаа ягаад тэгэхээр хоёрыг ингээ энийг defend хийгээд энэ жишээ авчих ягаад ironic байгаа гэхээр ингэ хүмүүсийн түүхийг ахиж давтагдуулахгүй гэдэг далд утгаар fiction-ээр дамжуулж иж science fiction-ээр дамжуулж иж түүхийн ингээд эргэн сануулад те ийм байх муу шүү гэдгийг ингээд сануулж байгаа story байхгүй. Ягаад Skywalker-ыг ингээд Steel Milky гээд ягаад Steel Skywalker saga яваад байгаа юм гэхээр уг нь бол гол золгон тэр байхгүй юу. Хүмүүсийн түүх ийм байсан. Энийг ингээд дахиж давтагдуулж болохгүй. Нэг юм Storm Troopers гэдэг чинь өөрөө бүр fucking Nazi name штэ. Even the name Storm Troopers. Empire, fucking Empire. Тийм. Өнгөн ч гэсэн угаасаа яг нацитай адилхан юм. Уулаа өнгөтэй. Бүх юмны монотон, цагаан өнгөтэй. Цагаан улаан өнгөтэй хар тийм. Лидер нь хар, цэргүүд нь цагаан, лидерийнх нь хамгаалагчт нь улаан. Яг ингээд ийм хүмүүсийн ер нь бол ингээд түүхийг л ер нь ингээд фикшнээр дамжуулж харуулж байгаа байхгүй юу? Тэгээ муу сайн нь. Ягаад Republic сайн байгаа гэхээр одооны нийгмийг харуулж исэн. Ааха. Нэг тийм нөгөө нэг юм эсэргүүцээд байгаагүй зүгээр л ингээд байгаа нь ямар ч нөгөө нэг фикшн байсан тодорхой хэмжээний нөгөө нэг бодит амьдралаас сэдвэлж бүтээдэг бодит амьдрал дээр гарсан алдаануудыг ингээд юм далд утгаар илэрхийлдэг болохоор тэр нь яг юм үнэн зөвтэй түүхтэйгээ бас юм уялдаатай байх нь зөв гэж боддог байхгүй би л. Very interesting. Тэгээ яг одоо тэгэл Storm Troopers гэлтгсэн те тэр нэр мөр нь хүртэл Sturm Albaitung гэдэг нэрнээс гаралтай байхгүй юу? German Storm Troopers те. Тэгэхээр яг зүгээр гол хэлэх гээд байгаа юмыг байгаагаар нь л байлаа. Тэгээд хар арьстай хүмүүс, гей хүмүүсийг оруулмаар байвал stop fucking with something that people created before. Тэ? Тэгээд өөрсдийнхөө аgendag битээ оруулаад та өөрсдөө бүтээлтэй. Come up with a new superhero. Come up with a new fucking story. Тэ? Come up with a new fantasy. If үнэхээр л мундаг шаах гэдэг юм бол битээ тэ дээр үед хүн аль хэдийнэ ингээд тэ яг л чи барилгатай ханддаг шиг тэр сэтгэлгээгээр ингээд хандаж гаргасан бүтээлийг битээ ингээд буцартуулаад л та. Just do it yourself. Тэр нь гоё байл бид нар үзэн штэ. We're not racist people. You are a little bit. We're not racist. We're not racist. Racist гэж бодгоо. Би бол racist. We're not homophobic. Гэхдээ at the end of the day яг цагаа тулхлаар racist биш байхгүй юу? I'm not racist, right? Тэнгуут ингээд яагаад ингээд уур хүрээд байгаа гэхэлэр хүний бүтээлийг ингээд болонгортуулаад шин. Disrespectful disrespecting token, disrespecting these fucking beautiful, amazing geniuses. Create your own story, and if it's good, people will like it. If it's good, it's gonna be the new Star Wars. Stop trying to make Star Wars into new Star Wars. Create a new Star Wars. You know what I mean? Хоёрын энэ opinion чинь worth to listen юм баггүй юу? Okay. Би хоёрыг яриуллаа шүү. Хоорондоо ер нь ингээл discussion хийгээл ийсэн шүү дээ. Тэгэл яг ингээд подкастн дээр яг ингэж бол ярьж байгааг баг. Өнөөдөр хөдөө ярьчихсан би амар стилтэй бид хоёрын юм дээр бол ингээл санал нийлэхгүй юмнууд бол байгаа л юм. Яг тэгээд санал нийлэхгүй байж санал нийлэхгүй бол нэг хацуутай чи алгадчих шээ.
Гэтэ of course you don't have to agree with everything. Бид хоёрын ингээд амар passionate байдаг тийм баг үзэн ядалт шиг байдаг энэ opinion ингээд бид хоёр тийм more purist conservative хүмүүс болохоор гарч ирэхгүй. Бид хоёр яг үнэндээ ингээд cultural ингээд heritage-ийг гоё авч үлдмээр байгаа байхгүй юу? Тийм. Тэгээд би бол хизээч ингээд хятадууд сүнөөд бүх хятад хүмүүс байхгүй болоос гэж боддгоо. I actually wanna like preserve China амар гоё би хятад руу очимоор байгаа байхгүй юу? Actually rural хятад руу жинхэнэ Chinese culture ингээд тэгэл яг бодит амьдрал дээр бол ингээд байнга л ямар нэгэн ийм тулаан болж байгаа шүү дээ. Медиагийн одоо соёл иргэншлийн ингээл хоорондоо ингээл санхүүгийн энэ бүх тулаануудыг л бид нэг ингээ witness хийж байгаа л юу юм нөхгүй юу. Янз янзын хэлбэрээр явагдаж байгаа. Тэгэл тэрэн дээр ингээл юу гэдэг одоо Америк хүмүүс ингээд өөрсдийнхөө үзэл бодлыг өөрсдийнхөө юм ингээд тунхаглах гад ингээд зөөлөн хүчний бодлогоор ч юм уу ингээ яваангу тэрнээр нь бид нар хаамаагүй энд байгаа монголчууд яхаа ингээд харьцангуй юм юу гэдэг дэлхийн хэмжээнд ингээд юм үзээд юу ангуутлаа тэрэндээ ингээд стресстэй дэдэг ч юм уу те жишээ нь чи те тэгээд идэх ч юм уу тийм хүн нөхцөл байдал ингээд одоо бидний үзэж байгаа бидний ингээд соёл иргэншлийг ер нь бол дандаа л цагаан арьстай хүмүүс диктет хийсэн цагаан арьстай хүмүүсийн сүүлийн юмар явж байгаа зөө. Тэгээд одоо ингээд чи медиагаа хараад бидний үзэж харж байгаа кинонууд, ТV шоунуудыг харангуй тэдний студио executives-тэй компани фаундеруудыг харангуут бүгдээрээ л цагаан арьстай хүмүүс байгаа байхгүй юу. Тэгээд тэнгэр цагаан арьстай хүмүүсийн пүшилж байгаа аженда мессежүүдийг одоо кино руу ингээд хүчээр оруулж ирээд тэ ингээд энд гаргаж байгаа ингээд худлаа юм сонин трендүүдийг ингээд хүчээр ингээд имплемент тэгээд тэд чинь стил ингээд павертай болохоор бидний тархийг угааж байгаа байхгүй юу. Харин тийм болохоор бити стрессл гэж яриад байгаа юм уу? Битри стресстэй өөрсдөө тэгээд тэр хүмүүсийн оронд юм хийх хэрэгтэй байхгүй да. Өөрсдөө хийгээд битэр кино хийж чадахгүй. Киногийн медиагаа консюм хийж байгаа хүний үднээс тэгэл үзэл бодлоо чөлөөтэй. Гэтэ яг бас ингэж үүдээ тухайн кинон дээр ингээд янз бүрийн өөр рейсинг хүмүүсийг гаргаснаа одоо чи ингээл ийм чамд ингээ норм тогтсон биш үү? Тэр хүмүүсийг эзэмшиж байгаа хүмүүс дандаа цагаан хүмүүс гэдэг. Цагаан хүмүүсэд болохоор цагаан хүмүүсийн үзэл бодлыг тулгаж ийн гэл нэг ийм норм чамд норм ингээ чамд тогтсон байгаа. It's not a norm but it's the truth. It's a fucking reality байхгүй юу? Тэнгүүд яагаад тэгвэл зүгээр нэг Аз залуу тэр захирлан дайрагч нь байж болохгүй гэж биш байхгүй юу? That's the thing. Why not? Яа тийм байж why not байгаасаа гэж хүсэж чинь гэхдээ the reality is it's not. It's never gonna be. Чиний хүсэж байгаа шиг амьдралаа ингээд ийм гоё diversity ингээд бүх юм тэнгүүд одоо эндээс ингээд харангуй зөө та хоёр ингээд яг бүх юм бодитын өмнө дээр ингээд тогтдог бодит юмнаас үнэлсэн байх хэрэгтэй гэдэг нэг ийм hard opinion тогтсон байснаа энэ дээр яагаад Аз хүн эсвэл энэтхэг хүн тийм байж болохгүй it's never gonna be гэж хэлж байгаа байхгүй. Because it's reality. Хоёр reality-г дэмждэг. Тэнгүүд хоёр reality-д дэмждэг гингүүтлээ эндээ илүү ингээд ийм fixed байгаа юм биш үү гэж. Reality нь угаасаа чи ингээд насаараа нэг компани маллаад насаараа цагаан арьстай хүмүүсийн төлөө ингээ юм ичээд нэг юм сам айгу мундаг random fucker-ыг те ингээд юм харч байна уу Hispanic ч байна уу те энтгэгч байна уу Аз ч байна хамаагүй ингээд чи эзэн ш тэрийг тавихгүй зав. Тавих юм бол чи ингээд зүгээр юм token fucker болгож ямар ч их мэдлэхгүй нэг юм token black ийм цагаан арьстай хүмүүс нэг token black friend гэдэг шүү дээ. Тэрнтэй яг адилхан token Asian ч юм уу тийм хүн болгож тавниулахээс чи тэр үнд тавраа өгөхгүй байхгүй юу? Одоо зөндөө директорууд байна заяа. Hollywood зөндөө хар арьстай female director байна. Gay те male director байна. All of their movies are shit. They're really bad. Not because they have the message. It's because they're really bad. They have nothing but the message гэхгүй юу? Тэр кинонд өөр үзээд ерөөсөө ингээд авууштай юм нэгч байхгүй зүгээр л мессеж нь л байгаа. Тэгээ суугаа гал тэр байхгүй. I know. Гэхдээ одоо зүгээр хэдүүлээ ингээд тойргоор эргэлдэл байна л та. Гэхдээ яг гол зүгээр яг хэлээд байгаа юм нь яг тэр шүү дээ. Тэгээд сая нэг сүүлд нэг Азуудыг нэг Азуудд нэг пялдганч дойлхонч нэг Shang-Chi гэдэг кино гарсан шүү дээ. Shang-Chi. Ягаа нөгөө нэг Marvel-ийн Shang-Chi. Тэр угаасаа Marvel-ийн комик төр байдаг гэсэн дүр шүү дээ. Үгүй тийм зөв. Гэхдээ тэр кино нь өөрөө дотроо ингээд хит хитэн одоо layer ингээд ийм муухай колоничлал racism bullshit явж байгаа байхгүй юу? Сайн харах юм бол зөө. За тэрэн дээр ингээд чи ингээд айгуу сайн үзэх юм бол тэр нэг fucking нэг үлгэрийн нэг шамбаалаг нэг хот байгаа үстэй те. Тэр хотод нь байдаг дайчид бүгдээр Монгол дээл өмсдөг зөө. Archaeologically accurate Монгол дээл тэгээд Монгол хувцс Монгол зэвсэг хэрэгэлдэг. Окей.
That's our fucking culture and it's gone. Nobody fucking knows that. I fucking know that. I get fucking stressed. Тэнгуут ингээд хүмүүс ингээд Шангчи Аз culture-ыг дэмждэг гэж ярьж байгаа боловч яг үндэ Шангчи Chinese colonialism, Chinese те one China policy-г дэмждэг нь харуулдаг байхгүй юу? Тэнгуут Asia гэж ярьж байгаа боловч where's the fucking Japanese? Where are the fucking Koreans? Where are the fucking Southeast Asians? Where are the fucking Mongols? Where are the fucking Central Asians? It's only China. And тэгэл болоо заяа. Marvel Shang-Chi гээд нэг Chinese motherfucker-ийн талаар кино хийгээд тэгэл done. Asian representation done. What about us? You see, they're not trying hard. They don't want to try hard. They don't care about us. Тэгээ гол нь юу care хийж байгаа, ягаад Аз Батар оруулаад, ягаад Аз culture push-лж байгаа юм гэхээр Chinese market. Хятад market гэхгүй. Тэгэхээр гол хэлэх гээд байгаа Америк Хятад руу орох юм бол stop watching it. Billions of fucking мөнгөтэй олцсон мөнгөө яаж үрхээ мэдхгүй fuckers байгаа. Тэдэрт ингээд тааруулж түүхээ одоо жишээ нь түүх говьлж хийж байгаа кино. Look at Mulan те. Mulan-ы жүжигчнийг хар л та те. I'm with China гэж байгаа шүү дээ. Тэгээд сая гэхдээ яг A24 дээр нэг жоохон shit-on хийгээдсэн шүү дээ. Надад сүүлд гарсан Northman амар таалагдсан. Тэрэн дээр нэгч Norse биш царайтай хүн байгаагүй. Even тоглосон жүжигчин хүртэл Skarsgård. Fucking Scandinavian guy. Тэгээд тэрэн дээр ингээд гаргаж байгаа, depict хийж байгаа, violence хийж байгаа бүх юмуд амар realistic. And it tells something. Right? I mean, yeah, тэгээд яг амар удаан стресстэй одоо бистэ цаг хийдэж болж байгаа. Хөдөө мөдөө явснаа ярина гэжсэн нь дахиад кино яриаш ачлаа. Яагаад кино руу явж юу? Яагаад энэ зам юу ийсэн, яагаад алга болсон ярих гэсэн чинь зүгээр стресстэй дуусчдаг шастай. Хин кино ярьж эхэллээ. Мэдхгүй. За сонсохоор боллоо. Гэтэ угаасаа тэгэл хүн лимчин хүн төрөлхтнийхээ соёл тэ би биндээ ямар муухай зүйл хийж исэн тэ ягаад ингэж өөр арьстай байгаа ягаад өөр биеийн төрхтэй байгаа гэдгээ ер нь бол ингэж хүн мэдчих нь айгу зүг гэж боддог. Тэгээд тэрүүгээр proud авах хэрэгтэй шүү дээ. Тэгэл тэгэхгүй бол ингээд I don't see no race гэсэн хүмүүс ингээд нэмэгдээл байгаа байхгүй юу? Начиг стакууд дуулаа тийм. There is a race. Тэгээд ер нь бол diverse байж ижил powerful байна. Diverse байна гэдэг нь бүх юмнуудыг хамт уусгаад нэг юм нэг том бантан хийн гэсэн үг шүү. One China policy биш те. Харин тийм. One China policy гэж. За гяс нэг хөдөө ярих уу биш та. Йоо. Гяс нэг хөдөө. Хүмүүс стресстэй байгаа хөхөд сонсож байгаа үст те. Гүү одоо гяс хэдэн минут болсон. Харч. Тэгээ ер нь бол холихгүй байвал зүгээр л гэж бодчих шүү дээ. Одоо энэ дээр аим гоё conclusion нэг гоё юу очивол болно. Нэг бол одоо хөдөөгөө conclusion хөдөөгөө ямар ч зуртайсан хамаагүй яриад одоо арай орой ядарчлаа нэг болчихлаа харин тий. Би энэ хоёрын хамаг энержигийн сака пэйжлээ. Тэ thank you for all of the questions and thank you for riling us up. Ер нь бол тэгээд одоо ярьж юмчихгүй. За окей. Тэгвэл та хоёрын нэг нь гоё conclusion хийчихгүй. Yeah. Conclusion уу? Conclusion тэгэл айгу easy шүү дээ. Одоо жишээ нь Neo байла гэхэд Trinity хитэн 10 хэдэн жилийн дараа гарч ирээд Neo-тай адилхан нисээд гарнаас нь хөтлж нисээд те гинт ингээд утгагүй хүчтэй болох биш те бүх юм ингээд анх байсан шигэ байгаад те бүх юмыг хооронд нь ингээд уусгаад нэг юм шиг болохыг хичээхгүй бүх үндэстэн те бүх хүн төрөлхтний бүх дэлхийн өнцөг булангийн нөгөө нэг соёл иргэншлийг онцлоод хооронд нь юник байлгаад тэрийг хадгалж үлдээд хүндлээд те тэгхийн л айгу зөв юм шиг санагдчих. Ер нь бол би нэг Месай гэдэг нэг үсэрдэг нэг Африкийн овг аймаг үүдэн шүү дээ. Арслан агнадаг амар стакууд гэдэг мэдхүү. Нэг хүзүүндээ ингээд нөгөө нэг ийм цагираг шаасаар гад амар урт үзүүтэй болчдөг. Тийм тэгээ нөгөө тэр цагираг нөгөө нэг ранкараа нэг юм тодорхой хэмжээний юм биелүүлж иж нэг gangsters тийм lion hunting gangsters те I don't want those people те тэр амар гоё culture байгаа байхгүй юу. I want those people to be те get more prosperous many more of them te I want those people to be happy. Тэрнээс биш I don't want those people to be gone те эсвэл ингээд байхгүй болоод McDonald's-д ажиллаад ч юм уу тий. Би чи одоо чинь Kendrick Lamar юу Good Kid Mad City гаргачаад
гаргачаад Grammy дээр Macklemore album of the year алдахгүй байхыг л хүсэж шүү дээ. What the fuck was that? That was bullshit. Тэгэхээр тэгээд ер нь бол хэдүүлээ гоё юу л бай да гэшээс. Diversity гэдэг юм аа аюу сайн ойлгох хэрэгтэй юм шиг та санагдаад байна. Diversity гэж яг юу яриад байгаа? Арьс өнгийг дэмжинэ гэж яг юу яриад байгаа? Тэ тэгээ бид нэр яг кино үзэж байхдаа тэр кинонд бас ямар болгоомжтой хандахгүй болохгүй л тэ. Зүгээр биднэрт харуулад байгаа юмд ингээд итгэдэж болохгүй байхгүй. Oh, this must be true. Тэ. Oh fuck, there's a black Viking. Тэ. Oh fuck, there's a fucking Chinese Russian prince. Тэ. That's not fucking right. It's not right because it's not real. It's not real. Because they don't give a fuck. Тэг ингээд product эднэр ингээд биднэрт өгöd байгаа шүү дээ. Кино бол product те. Тэгээ бид нэр тэр product-ыг нь яг үнэндээ бид нэр бүтээгдэхүүн хэрэглэж байгаа гэдэг үүднээс харах хэрэгтэй боловч энийг ямар нэгэн байдлаар амар том юм те нийгмийг өөрчлөх хөдөлгөгч хүч гэж харах болох хэрэгтэй байхгүй. Тэгээд хүмүүсийн хүн төрөлхтний одоо жишээ нь одооны хүн төрөлхтний консюм хийж байгаа бүх медиа Америкаас гарч байгаа ихэнхдээ Холливуудын шийдэл хамгийн олон үзэгчтэй байдэн шүү дээ. Гэхдээ Холливуудаас хийж байгаа юм нь магадгүй зөвхөн Америктаа зориулаад Америкийг илүү нөгөө хооронд нь уусгах зорилготой байж иж магадгүй те. Тэрийн гэхдээ бусад орны дэлхийн өнцөг болон бүрийн улс орнууд үзээд тэрэнд нь ингээд бас автаад байж болохгүй л байхгүй. Одоо чинь Америкаас гарч байгаа юм бол Америкта юник гэж болно шүү дээ. Гэхдээ өөрөө ихгүй тэгж байгаа байхгүй. Өөрөө ихгүй гэртээ очиод Netflix нээж байгаа. Тэнгууд fucking Sandman гарч байгаа. Sandman дээр эрэгтэй байх хэрэгтэй байсан дүр нь эмэгтэй болсон. Why just fucking тэнд хангалттай diverse хүмүүс Sandman-ы comic ном дээр гардаг байхгүй юу? Why the fuck do you have to change it? You know what I mean? Тэг Монголд Солонгос кино гарч байгаатай адилхан. Солонгос кино ч гэсэн бүгдээрээ өөр ингэсэн аgendaтай, өөр ингэсэн пропагандатай bullshit жижигхэн түүхэд үйл гэж тэ шаадаг тэ. Тэгэнгუთ ингээд хэдүүлээ бас тэрийг аймарсаа мэдэх хэрэгтэй байхгүй юу? Америкууд чинь тэгээд айгүй тийм ялангуяа especially the white Americans айгүй тийм passive aggressive хүмүүс те. Тэгээд media нь бол ингээд яг юм passive aggressive-аар ингээд пропаганда мессеж ингээд пүүслээд байгаа байхгүй. Оросууд бол ингээд жоохон aggressive байж салавч гаргаж. Орос одоо суугийн үүсэх юм бол ингээд 10 хүнтэй баста нэг ингээд юм форум шиг юм хийж байгаа байхгүй. Тэгээд Украиныг булаа сууж байгаа байхгүй. Тий. Тэгэл Украин нацистууд ийм тийм гэл бид нар ийм зөв юм хийж байгаа баг ингээд юу ийм сайн үсийн аяа хийж байгаа гэл ингээд яриад charity пропагандага хийгээл явж байгаа байхгүй. Оросууд гол нь гадагшаа пропаганда хийхээс илүү дотоодын пропагандад хамгийн ер нь төсвийнхаа бас нэлээд их хувийг зардсан юм билээ стил. Одоо тэгээ хятад бол одоо Оросыг давчлаа шүү. Одоо хятад Холливуудыг өдөртөж эхэлж байна те. Тэнгуут ингээд бид нар бас яагаад Холливуудаас болгоомжлох хэрэгтэй вэ гэхээр яг үнэндээ Холливуудаас гарч байгаа их кинонод China approved movies. Тэгэхээр яг үнэндээ ингээд бид нар тэр суртал ухуулга те тэр пропагандад нь автахгүй байхыг хичээх хэрэгтэй гэж ярьж байгаа боловч яг үнэндээ бидний үзэж байгаа юмд they're fucking with it гэхгүй юу? Ойлгож байна уу? Тэгээ миний юм үзэх эрх чөлөөг те энэ лал руу миний нүд рүү боож их гэдэг нь шүү дээ. That's why I'm getting pissed off. Тэгэл чиний одооны үзэж байгаа кино ч та хоёр 8 Mile үзчихсэн үү? Гэтэ тэдэр 8 Mile үзсэн. Тий, одоо rap battle-гүй 8 Mile гэсэн үг байхгүй юу? They don't care about you. I know they don't care about us. We have to care about ourselves. You need to stop defending movies like that, and we need to stop watching movies like that. We need to be more critical about this shit and voice that shit always.